Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн бацгаана уу саруул ухаанд монголчуудаа. За ингээ манай подкастын манай ээлжит нэгэн супер дупер хамгийн бидний зүгээс бэлдсэн дугаарыг хэлэхэд бэлэн болсон. За тэгээд ямар зочинтой ярилцах уу гэхээр зэрэг. За ямар ч байсан Монгол Улсын их сургуулийн физикийн бакалавр. За тэгээд Бүгд найрамд Солонгос Улсын Согн их сургуулийн физикийн доктор. Яг одоогор Чежүүгийн үндэсний их сургууль дээр эрдэм шинжилгээний ажилтны хийж байгаа. Энэ хүн бол орчлон ертөнд судлаач, тийм ээ, cosmologist, quantum cosmologist гэж cosmology яг уу just гэх нь буруу баг. Гэхдээ ямар ч үсэн ингээд орчлын ертөнц universe бүх зүйлсийг ингэж одоо судалж байгаа. Би бол одоо Монгол Sheldon Cooper гэж хэлвэл Big Bang Theory-гийн тэгээд Big Bang Theory-г ш дахиж нэг үзлээ. Энэ подкаст хийх гэж Стивен Хокингийн цаг хугацааны товч түүхийг нэг уншлаа, нэг ерөнхий ойлголттой болох гэж хичээлээ. За тэгээд ямар ч байсан урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээ намайг бас урьсанд баярлалаа. Эх орондоо тавтай морил. Баярлалаа. Бас их богино хугацаагаар ирсэн. Тийм, би болохоор 6 өдрийн хугацаатай ирээд одоо маргааш буцаж байна. Тий. Одоо подкаст бичиж байгаа цаг бол маш орой болсон байгаа. Тэгээд маргааш өглөө буцах гэж байгаа юм байна тийм ээ. Тийм, тэгээд цаг гаргасанд одоо маш их баярлалаа. Тий. Одоо тэгээд физикч хүнтэй хоёлаа гоё universe орчлон ертөнцийг ярээ. Би Neil deGrasse Tyson-тай аяг их тийм ярилцж үзхийг хүсдэг байсан байхгүй. Тэгээд Монгол Neil deGrasse Tyson өрөөд ирсэн. Тий. За тэгээд ерөөсөө асуулт бол маш энгийнээр эхэлнэ. Ер нь бол яг уу би бол quantum cosmology гэхээр тийм ээ, яг энэ их гоё маш олон мэргэжлийн яг ингээ интерсекшн огтлцолд энсэн дээр бол байдгийн мэн гэж ойлгосон. Одоо quantum mechanics гэдэг чинь бүр subatomic гэхээр маш жижигхэн, cosmology гэхээр чинь одоо тий том зөв. Тэгээд ингээд энэ зүйлс дээр бол судалж байгаа. Хоёлаа тэгээд яг уу би нөгөө хүмүүстэй ингэж ярилцсан. За сонин сайхан юу байна? Хамгийн сүүлийн судалгааны ажил гэдэг. Хоёлаа гэхдээ эсрэгээр нь шууд нөгөө 13.8 тэрбум жил Big Bang Theory энэ шүү дээ. Энийг ер нь бид нар өнөөдөр яаж ирч вэ гэдгийг та нэг товчхон тайлбарлаад өгөөч. За их гоё асуулт байна. За тэгэхээр хүмүүс асуудаг л да космолог буюу cosmology гэх те. Энд чи яг одоо яг юуг судалдаг шинжлэх ухаан юм бэ? Яг ингээл хүмүүс болохоор зэрэг янз бүрийн ойлголттой байдаг. Одоо ертөнцийг ингээ бүхэлдэн судалдагч гэдэг юм уу те. Тэгэхээр хамгийн энгийнээр космолог гэдэг бид нар юу гэж ойлгох ёстой вэ гэхээр зэрэг за манай орчлон ертөнц хизээ нэгэн цагт үүссэн байх ёстой тий. Нэгсэндээ гарал үүсэл гэж зүйл байх ёстой. А гарал үүсэл гэж зүйл байгаа бол физикийн хуулиар энэ зүйл маань хуурж өөрчлөгдөж явах ёстой. Цаг хугацааны явцад тий. Тэгээд цаг хугацааны явцад хуурж өөрчлөгдөн гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг тэнд янз бүрийн физик процессууд болно. Жишээлх юм бол атом молекулд бүрэлдэх ёстой. Атом молекулд бүрэлдэнэ гэдэг маань яванда од ирэхээс бүрэлдэх ёстой. Од ирэхээс бүрэлдэнэ гэдэг маань яванда галактик энэ төр бас л бүрэлдэх ёстой болно шүү дээ. Тэнгууд эн чинь тодорхой ингээд гариг ирэхээс галактикууд бүрэлдэхээр яах вэ гэхээр зэрэг энэ сансар окторгууд чинь ингээд тодорхой түгэлттэйгээр орших ёстой. Нэгсэндээ нэг газар нь галактикууд бөөнөрцөн байхад нөгөө талд нь илүү нөгөө хоосон орон зай гэж зүйл байна. Тэгэхээр зэрэг энэ сансар окторгууд байгаа зүйлсийн тэр түгэлтийг нь бас давхар судалдаг. Тэгээд ингээ харах юм бол одоо юу үлдэж байна вэ гэхээр зэрэг тэгвэл энэ сансар окторгууд байгаа бүх зүйлс чинь ирээдүйд хаашаа явж байгаа юм бэ? Буюу манай окторгуу маань яг л тэр нөө цаг хугацааны ихэнд тесэрсэн шигэ одоо нөө их тесрэлтийн он гэж яриад байгаа шүү тий. Тесэрсэн шигэ буцаад хумигдах юм уу? Эсвэл одоо тэлж байгаагаараа улмал тэлээд ах юм уу? Эсвэл одоо ингээд тодорхой нэг төвшөнд очиод зогсох юм уу гэдэг ийм асуултанд хариулдаг ийм онлайн физикийн салбарыг болохоор бид нэр космолог гэж хэлдэг. Нэгсэндээ товчондоо ертөнц судлал буюу ертөнцийг үүслээс нь ахуулаад хувирал өөрчлөлтийг нь ойлгоод тэгээ одоо бид нар яг ямар төлөвд байгаа вэ гэдгээ нягтлаад тэгээ ирээдүйг бид нар тодорхой хэмжээнд таамаглаж болдог ийм шинжилгээ ухааны салбарыг ерөөхдөө бид нар космолог гэж ойлгодог. Тий. За тэгэнгүүт 13.8 тэрбум жилийн тэртээ нөгөө тесрэлтийн онол чинь тесрээд цаг хугацаа эхэлж байгаа гэж үзэж байгаа. Тэгж байгаа. Тийм ээ. Эдвин Хаббл 23 онд. Тэгээд ингээ галакси од гэрхсэн холдоод байгаа. Тийм ээ. Тэгээд гэрэл нь одоо гүйцэж чадахгүй байгаа юм. За тэр яагаад юу ч байхгүй байжгаад ямар нэг юм байдаг болчих.
Асуулт их гоё асуулт байна. Би ягаад ч зөвөр ийм асуултыг асууж байгаад үнэхээр баярлж байна. Ягаад тэгэхээр зэрэг угаасаа бид нар хэрвээ одоо их тесрэлтийн тэр үе рүү очие гэж бодъё те. Тэгэх юм бол бид нар орон зай буюу окторгуу гэж зүйлээд ярих хэрэгтэй болно. Тэгэхээр их тесрэлт болж байгаа тэр цаг мөчид орон зай окторгуу манай одоогийн энэ хааш хаашаага 90 тэрбум гэрлийн жилийн зайтай гэж байгаа энэ асар том окторгуу маань их тесрэлтийн үед ямар хэмжээтэй байсан юм бэ гэдэг яриа гарна шүү дээ. Тэгэхээр хамгийн энгийнээр бид нар атомын радиус буюу атом гэдэг чинь асар өчүүхэн жижиг зүйлс шүү дээ. Нэгсэндээ 1 метрийг бид нар тэрбумд хуваагаад 1 метрийг тэрбумд хуваагаад дахиад тэрбумд хуваагаад дахиад тэрбумд хуваахаар асар өчүүхэн орон зай болно доо. Нэгсэндээ одоогийн энэ сансар окторгуу маань тийм л өчүүхэн жижиг орон зайд оршижсэн гэсэн үг. Тэгэхээр энд бид нар юу ярих ёстой вэ гэхээр зэрэг вакуум гэдэг зүйлийг ярина. Тэгэхээр бид нар 10 жилд юу үздэг вэ гэхээр зэрэг классик физик үздэг. Классик физикийн онол ёсоор юу гэж үздэг вэ гэхээр зэрэг вакуум гэж зүйл чинь хоосон орон зай. Яг асуулт байсан те. Асуултын чинь дунд байсан үг. Хоосон орон зайгаас тэгвэл яаж юм болох вэ? Бий болсон юм бэ? Гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг яг үнэндээ квант физикийн үүднээс харах юм бол тэр хоосон орон зай гэдэг вакуумд маань хүртэл ингээд физик процессууд явагдчихэдэг гэсэн үг. За ямар физик тэнд явагддаг вэ гэхээр айгүй энгийн физик. Юу вэ гэхээр бөөм гэж мэднэ те. Бөөмийг бид нэр одоо жишээлх юм бол электрон гэдэг чинь одоо нэг төрлийн бөөм баг. Тэгэнгүүт судалгаан дээр байсан байхаа тий. Тэгэнгүүт электрон маань өөрөө бөөм. Электроны одоо нөгөө нэг эсрэг бөөм буюу анти бөөм гэж ойлголт байдаг. Позитрон гэж ойлголт. Тэгэнгүүт энэ маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ингээд хоосон одоо тэр квант орон зайд электрон позитрон шиг ийм бөөм анти бөөмийн хос ингээ хоосон орон зайд гинт гарч ирдэг заа. Тэгснэ хоорондоо ингээд усалцсангуудаа гинт алга болчдөг. Нэгсэндээ ингээд вакуум гэдэг энэ зүйлд маань ийм квант шин чанартай бөөм болон анти бөөмийн ийм хоорондын бие биенийгээ устгах бие хоосон орон зайнаас бий болох ийм процесс явагддаг. Нэгсэндээ тэр вакуум буюу тэр хоосон орон зай маань ухтаа хоосон биш байсан байгаа юм. Тэгэхээр хоосон орон зай маань хоосон биш байсан орон зай маань тесрэхээр хоосон биш ертөнцийг л бий болгоно шүү дээ. Тэгэхээр яг уу ингэж байгаа тэр Стивен Хокингийн номон дээр Big Bang-аас өмнө тэр тесрэлтээс өмнө юу байсан бэ гэдгийг асуух нь хойд туйлаас хойно юу байна гэдэгтэй адилхан гэж. Би тэгэхээр энийг асууж болох юм уу мэдэхгүй байна. За тэгвэл тэрнээс өмнө ямар нэг юм байсан байх варианттай юу? За энийг болохоор зэрэг янз бүрийн онлын хувилбар байдаг. Жишээлх юм бол одоо цикл окторгуу буюу цикл universe гэдэг cyclic universe гэдэг ойлголт байдаг. Тэр маань ямар ойлголт байдаг вэ гэхээр зэрэг орчлон ертөнц ямарваа нэг физик одоо нөхцөлийн дор тесрээд тэгээд тэлж явж байгаа дахиад хумигдахаараа эн чинь буцаагаад нөгөө анхны тэр тесэрсэн тэр нөхцөл байдлаа давтаад тэгээ ингэж давтаж явагддаг гэдэг нэг ийм онлын таамаг байдаг. Энэ тэгтээ таамаг шүү. Дараагийн нэг юу байдаг вэ гэхээр зэрэг одоо ингээд бид нар цаг хугацаа орон зай гэж зүйлийг орон зайг нэг одоо 3 хэмжээст гэж ялгаад хугацааг нэг хэмжээс гэж ялгацдаг тий. Нэгсэндээ хугацаа гэж зүйл зөвхөн нэг чиглэл урсдаг. Зөвхөн нэг чиглэл. Тэгэхэд орон зай маань болохоор зэрэг баруун зүүн одоо дээшээ доошоо буюу нэмэх болон хасах тэнхимлийн дагуу ингэж өөрсдөө хуурж өөрчлөгдөж болдог байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хэрвээ яг их тесрэлтийг болох тэр агшинд бид нар орон зай цаг хугацааг нэг ийм одоо шин чанартайгаар тайлбарлах юм бол тэнд одоо их тесрэлтээс өмнө ямар нэгэн зүйл байгаагүй мэтээр тайлбарлаж бас болно. Тэгэхээр зэрэг физикчид ямар одоо асуудалтай тулгараад байгаа вэ гэхээр их тесрэлтийн өмнө яг одоо өөрөө хэлсэн шиг хойд туйлыг үнэхээр хойд туйлыг хойд туйл гэж байгаа мó гэдэг ийм асуулттай ер нь физикчид бид нар хүртэл өөрсдөө тулгардаг байхгүй. Тэгэнгүүт бид нар ямар одоо математик аппарат хэрэгэлдэг вэ гэхээр их тесрэлтийг бид нар за хугацааг бид нар яаж тоолдог вэ гэхээр за 0 1 2 3 ингээ хугацаа ингээ ихсээ явчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт физикчид ямар арга ашигладаг вэ гэхээр тэр их тесрэлт маань хугацааны 0 гэдэг агшинд биш хугацааны хасах хязгааргүй гэдэг тэр агшнаас ихэлсэн ингээд нөгөө
их үүнийхээ их тесрэлтийн цэгийг хасах хязгааргүйгээр ингээд шидчихдэг байхгүй. Нэгсэндээ хасах хязгааргүй бид нэр одоо төсөөлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэгсэндээ хугацааны хизээ нэг өнгөрсөнд тесрэлт болсон гэдэг зүйлийг ашиглаж байна. Тэгвэл биш үү? Бид нэр өнгөрснийг сандаг. Би одоо цаг хугацаа юу ингэж санасах гэдэг. Өнгөрснийг сандаг. Ирээдүг сандаггүй. Тий. Тэгэхээр таны ярьж байгаа асар тесрэлтийн онол төр цаг хугацааны эхлэл нь тэр тесрэлт. Цаг хугацаа эхлэлтэй гэж ойлгож байна тийм үү? Төгсгөлийг нь бид нар мэдэхгүй учраас ирээдүг санахгүй байна тэгвэл. Окей. Тэгэхээр хасах infinity явчихар чинь наадахтай чинь зөрчилдөхгүй юу? Зөрчилдөхгүй. Ааха. Зөрчилдөхгүй. Би яа зөв асууж гинөө. Үгүй. Асуулт чинь бол яг зөв зэ. Асуулт чинь зөв. Физикчд болохоор зэрэг яг ингээд харах юм бол нөгөө бид нар чинь ингээд ялгаагүй ингээд асуудлуудаа ингээд нүүр тулж байгаа шүү дээ. Жишээлх юм бол яагаад тэгвэл тесрэх юм те? Түрүүний тэр хэлсэн тэр quantum vacuum гэж зүйл чинь тэгвэл яг ямар физик нөхцөлийн доор тесрээд байгаа. Одоо нэг жоох хөвчг яагаад гэж асуугаад ингээд явангууд зэрэг бидний одоогийн байгаа онлайн физикийн төвшөнд биднэрт ингээд тайлбарлаж чадахгүй байгаа тэр initial singularity гэж ярьдаг байхгүй. Анхны тэр singularity. Одоо энэ хугацааны тэр тэг акшнд яг хугацааны тэг акшн гэдэг зүйл нь өөрөө өөртөө айгүй тодорхойгүй зүйл байхгүй. Тэгэхээр бид нар ямар арга хэрэгжилж байна вэ гэхээр за энийг ямар ч төр ингээд хойш нь тавьчээ. Ямар ч ингээд жоохон түлхчихээ цааш нь. Гэхдээ энийгээ бид нар одоо их тесрэлтийн онлоо ямар ч байсан бид нар ингээд шалгая гэдэг нэг ийм зүйл байгаа байхгүй. Яг үнэн хэрэгтэй болохоор зэрэг их тесрэлтийн онол маань хэдий бид нар ингээд их тесрэлтийн онол гэж яриад байгаа ч гэсэн эн чинь бас нэг төрлийн онлын таамаг байхгүй. Манай окторгон. Тий, бас апдейт хийгээл явж байгаа. Апдейт хийгээл явж байгаа. Шалгаад л яваад байгаа тий. Одоо шинэ ажиглалтууд гараад ирэнгууд зэрэг бидний энэ одоо их тесрэлтийн онол гэж яриад байгаа энэ таамаг чинь үнэн юм уу гэд үннийг үнэн рүү ингээд баг бор ойртоод байгаа байхгүй. Тэгэнгүүт яг уу одоо 2020 хэдэн онд ч үлээ Penrose гэдэг эрдэмтэн Нобелийн шагнал авч байгаа байхгүй. Мань хүн болохоор зэрэг ялгаагүй яг энэ initial singularity гэдэг энэ зүйлтэй ерөөдөө ингээд бүхий л амьдралын турш ерөөдөө судалгаа хийгээд явж ирсэн. Тэгсэн ч гэсэн бид нар бас энэ initial singularity гэдэг зүйлээ бас хараахан гүйцэд ойлгоогүй байх. Тэгэхээр зэрэг бид нар тодорхой төвшөнд нөө science progress хийхин тулд буюу ингээд сайжруулахын тулд ямар арга хэлж байгаа вэ зэрэг математик арга хэрэгжилж байгаа хэрэг. Ямар ч байсан их тесрэлтэй бид нэр 0 гэдэг тэр акшныг бид нэр тодорхойлж чадахгүй юм чинь төр тэрийг хас хязгааргүй руу ингээд түлхчээд тэгээд судалгаагаа ингээд үргэлжлүүлж явж байгаад магадгүй хизээ нэгэн цагт хин нэг нь одоо энэ асуудлыг шийдэх хэвээр асуудал байгаа. За манай подкастын байнгын хамтрагч ажиллаар гэрлийнхэн ажиллаж байгаа Гэрэл банк ус санхүүгийн байгууллага Гэрэл финансынхан. За Гэрэл бүх төрлийн зээл байгаа заяа. За одоо энэ дээр бол одоо бизнесийн бүх төрлийн шинэ хуучин автомашин худалдан авах барьцаал одоо тэ автомашина барьцаалсан зээл, хөдөлгөөн хөрөнгө барьцаалсан зээл 99.11 88.11 дугаараач гэсэндээ барьцаалж өрнө болно. Тэгээ хамгийн гол нь энэ зээлийг 20 минутын дотор шийднэ гэж байгаа. Тэгээ тэр утгаараа ч гэсэндээ та манай зээлийн эдийн засгчтай 77 17 45 45 лавлах хугацаар Гэрэл финанс банк ус санхүүгийн байгууллагатай холбогдоод бүр хүн болгонд ийм их баг хэмжээгээр санхүүгийн хэрэгцээ байн гарч идэв шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол яг гэрлийнхэнтэй бол ингэж хамтарч ажиллах боломж байгаа юм байна. Ёстой юу ч хамаагүй барьцаалж болно гэдэг утгаараа тэгээ цагаа тохироо зээлийнхаа нөхцлөө тохироо урт хугацаатай уян хатан нөхцөлтөө гих мэтчлэн энэ зээлийг Гэрэл финанс банк ус санхүүгийн байгууллагаас авах боломжтой шүү. Singularity гэж ярьлаа. Энд чинь ингээд хүмүүстэй ойлгуулах юм бол одоо одохгүй singularity дээр очих юм бол яах вэ гэдэг нэг юм байна. Одоо хоноо нөгөө бид нар нөгөө AI-аар бодъё л да тий. Тэгэнгүүт нөгөө хиймэл оюун ухаан чи хүний ухаанаас ухаантай болоод тэгээд тэр нь ингээд улам ухаантай роботууд хийгээд гэдэг концепт байгаа шүү дээ. Тэгэнгүүт буцаад яг энэ cosmology дээр ингээд бид нар буцаад singularity дээр очих боломж байгаа болов. Яг уу одоо эн чинь бас нөгөө нэг төрлийн нээлттэй асуудлуудын нэг багтаа. Түрүүн би нөгөө нэг ярианыхаа ихэнд хэлжсэн шүү дээ. Космолог гэж энэ салбарыг би тодорхойлохдоо ирээдүйг нь бид нар бас судалдаа гэдгсэн шүү дээ. Тэгэнгүүт манай ирээдүй маань манай одоогийн энэ окторгууд байгаа одоо энергийн хэлбэрүүдээс хамаарад энергийн хэлбэрүүд гэдэг маань матер буюу одоо бид нар чинь ингээд тодорхой нэг энергитэй байгаа шүү дээ тий. Одоо энергитэй байгаа. Тэгэнгүүт биднээс гадна өөр цацрагч гэдэг юм уу? Одоо сансар окторгууч ерөөсөө ийм цацрагууд ер нь айгүй юу байгаа байхгүй.
одоо байж идэг. Аа. Тэгээд дээрэс нь гариг ирэхээс одоо ингээд одоо галактик энэ төр гэдэг нь эднийг бид нар материйн нэг хэлбэр гэж үздэг баг. Тэнгууд энэ маань ямар нэгттэй, ямар түгэлттэй байгаагаас хамаарат манай октургуу маань буцаж агших боломжтой. Тэгэхээр зэрэг нөгөө Big Bang буюу их тесрэлтийн маань эсрэг процесс буюу Big Crunch буюу их хумигдал гэж зүйл болох боломжтой. Тэгэхээр зэрэг тэр маань юу вэ гэхээр зэрэг нөгөө түрүүний тэр анхны тэр singular буюу онцгой цэгийг ирээдүйд бас давтах боломжтой баг. Тийм байна. Вау. Гэхдээ нэг юм нь юу вэ гэхээр бид нар энийг яг боломжтой юу үгүй юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд бол их сонирхолтой үр дүнгууд гараад байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол ингээд бид нар бас чих тавьжил байх ёстой сэдвүүдийн нэг болж хувираад байгаа баг. Тийм байна. Тий. За яг би танаас одоо энэ бүр одоо matter ирсэн dark matter ингээд асууна. Гэхдээ үзэгчдэйгээ хамтдаа ингээд бид нэр ингээд эхнээсээ ингээд физикийн хичээлд ойлгоогүй юмнууд одоо ингээд 2 цаг энэ ойлгож авах гэж байгаа байхгүй юу? Яг гоо сонирхолтой үүднээс асууч. Хайр гэрийнхэн байна уу? За юу гэж эхлээ би өөрөө чинь асуулт яг асуултаар асууж. Одоо оршин буй байна уу? За бас сонирхолтой асуулт. Юу гэхээр зэрэг би яг сүүлийн одоо өнгөрсөн нэгд өдрөөс гэх юм бол нэг 4 хоногийн хугацаанд би ойролцоогоор нэг 7-8 сургуулиудад дээр очиж яриа хийлээ л дээ. Тэгээ миний ярианы сэдв юу байсан бэ гэхээр би астробиологийн тухай ярьсан. Тэгэхээр астробиолог, космолог хоёр юугаар ялгаатай вэ гэхээр нэг нь ертөнцийг бүхлээр нь судалдаг. Буюу нөгөө гарал үүслээс нь ирээдүг хүртэл ингээ бүх одоо хугацааны хувирал энэ төрийг судалдаг гэдээ хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт астробиолог юу судалдаг вэ гэхээр ертөнцид байгаа амьд организм буюу амьдрал тэгээд соёл иргэншлийг судалдаг. Бид нар бол ганцаараа биш байх тий. Ганцаараа бид нар биш ганцаараа байх боломжгүй. Тэгэхээр зэрэг бид нар одоо өөрөө асуустай харийнхан байгаа юу? Би бол хувьдаа байгаа гэж бодож байгаа. Би тэгтээ зүгээр нэг одоо таамаг төдий ерөөсөө байх боломжтой гэж хариулмаар байх. Ягаад тэгэхээр одоо бид нар чи өөрсдөө нөгөө шинжлэх ухаанчид шүү дээ. Хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр зэрэг шинжлэх ухаан хөгжөөд тэгээд AI-ийн энэ 900-д орж ирж байгаа энэ үед хүн төрөлхтөн одоо нөгөө түүхийнхаа бүхий л цаг хугацаанд асууж ирсэн энэ бид нар ганцаархан аюу гэдэг энэ асуултанд илүү шинжлэх ухаанч байдлаар хариултыг олж авах боломжтой болж байгаа хэрэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар харийн соёл иргэншлийг өөрсдийнхөө шинжлэх ухааны арга хэрэгслээр дамжуулаад оршин байгааг нь илүү бодтойгоор одоо олох боломжтой гэсэн. Тэгэхээр зэрэг хамгийн сонирхолтой нь яг энэ сэдвийг бид хоёр магадгүй эргээд ярихгүй болох учраас би нэг хоёр зүйлийг газ хэлээд тэгээд дараагийн асуулт руу орё тэхөө. Юу гэхээр зэрэг бид нар нэлээд саат явъя. За тэгээд за харийнхан гэхээр бид нар яг юу төсөөлдөг вэ? Одоо нөгөө кино минун дээр гардаг л төсөөлдөг баг. Нэг ийм том толгойтой тэгээд нэг ногоон биетэй яагаад заавал толгойтой байх хэвээр юм уг нь тийм те. Тэгэнгүүт одоо магадгүй та юу гэдэг одоо миний оцсон сургуулиудын сурагчдаас асуух юм бол магадгүй энэ асуултанд баг надаас илүү хариулт өгөн заа. Нөгөө фантазлж чадчихин те. Фантазлж чадхаас гадна тэрийд одоо аль хэдийн миний өгөх гэж байгаа хариултыг мэдж байгаа байхгүй. Тэгэхээр миний өгөх хариулт юу вэ гэхээр зэрэг одоо космологчид буюу астрофизикчид ер нь одоо энэ гариг судлаачид яг юуг хайдаг вэ гэхээр бид нэр харийнхныг хайдаггүй байхгүй. За. Нэгсэндээ харийнхны ямар хэлбэр төрстэй ямар одоо өнгөтэй байх нь ерөөсөө сонирн биш. Бид нар юуг хайдаг вэ гэхээр зэрэг хоёр төрлийн шинж тэмдэг хайдаг. Нэг нь ер нь хоёр төрлийн шинж тэмдэг маань гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар харийнхныг өөрсдийг нь биш харин тэдний үлдээж байгаа уул мөрийг нь хайдаг. Тэгэхээр харийнхан ямар төрлийн уул мөр үлдээж болох вэ гэхээр зэрэг биосигнатур буюу биологийн гаралтай уул мөр тэгээд технологийн гаралтай уул мөрийг үлдээдэг баг. Манай нөө carbon footprint гэдэг шиг. За яг л тэрэн шиг гэсэн. Нэгсэндээ юу гэхээр зэрэг бид нар ингээд одоо сансрын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа шүү дээ. NASA-д ч тэр Европын сансрын агентлагч тэр ер нь сансрын хөтөлбөртэй улсууд ингээд хөлгүүдийг одоо өөр гаригууд руу илгээдэг те. Тэгэхээр бид нар илгээхдээ яадаг вэ гэхээр зэрэг тухайн нэг гариг дээр очиод тухайн гаригийн агаар мандалд ямар хими элемент байгаа вэ гэдгийг эхэлж мэддэг юм байна л да.
Тэгэхин тул тухайн одоо гаригийн агаар мандал руу одоо гэрэл тусгах ч гэдэг юм уу те. Ингээ янз бүрийн давтамжтай долгионууд ингээд бууддаг. Тэгэнгүүт нөгөө агаар мандал маань одоо бид нэр ингээ гэрэл илгээлэх юм бол гэрлэг шингээ штэ те. Тэгэнгүүт нь бид нэр тэндээс нь шингээлтийн спектр гэдэг зүйлийг нь харж болдог байхгүй. Ямар төрлийн элементийг тэр агаар мандал илүү шингээж байна. Тэрэн дээрс нь үндэслээд тухайн агаар мандалд ямар одоо хими элементүүд байна. Ямар хими элементүүд байна гэдэг дээрс нь үндэслээд ямар одоо төрлийн бийт. Одоо карбон based байх юм уу? Одоо нүрс төрөгч суурьтай байх юм уу? Тэ? Ус төрөгч суурьтай байх юм уу? Хүчил төрөгч суурьтай байх юм уу? Технологи хайвал бүр силикон based гэж болох юм биш. Бас үүсгэх аргагүй байхгүй. Тэгэн гот энэ болохоор зэрэг одоо био signature буюу биологийн гаралтай уулмөр гэж байгаа. Нөгөө талд нь одоо технологийн гаралтай буюу одоо бид нэр санаж байгаа бол сансарт алтан пянз хөөрөгцөн хүмүүс шүү дээ. Тийм шүү дээ. Тэ? Одоо орон орны хилээр ингээд одоо юу асан? Минжлэгээ төвчүүлсэн. Бид нар алтан пянз дэлхийд сансарт илгээсэн хүмүүс аахгүй. Тэрнтэй адилхан харийн соёл иргэншлүүд ч гэсэн одоо биднийг хайгаад ч юм уу те эсвэл өөр соёл иргэншлүүдийг хайгаад сансарт өөр өөрсдийн одоо онцлогийг харуулсан радио долгионуудыг ч юм уу те микро долгионуудыг ч гэдэг юм уу ингээд ер нь бол цацах боломжтой технологитой учраас яг нөгөө технологиос нь хамаарад одоо соёл иргэншлүүдийг бас дотор нь хидэд ангилчихсан байгаа юм л та. Гэхдээ бид нар ингээд илгээж байгаа шиг бусад соёл иргэншлүүд бас илгээх боломжтой. Тэрийг нь бид нар бүртгэж авах боломжтой. Одоо ингээд одоо магадгүй өөрөө харж л байсан байх ингээд энэ тэнд явж байхад том тавга антинууд байж байдаг шээ тий. Тэд нар чинь ингээд сансараас ирсэн радио долгионуудыг бүртгэж авч байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой нь одоо нөгөө AI хөгжсөн энэ 900-д чинь бид нар нөгөө датагаа цуглуулахад амар байна. Цуглуулахад амархан гэхээсээ гадна нөгөө цуглуулсан датагаа одоо нөгөө цэвэрлэх яг нөгөө нэг харийн соёл иргэншил одоо бид нар ингээд сансар дохио илгээхдээ нэг тодорхой бүтцтэйгээр илгээж таарнаа да. Зүгээр нэг ийм шуум ч юм уу те чихрийн цаас бадж байгаа ийм одоо долгионыг бид нар сансарт илгээхгүй шүү дээ. Бид нар орон орныхаа хэлээр сайн байна уу гэдэг зүйлийг илгээж байгаа те. Тэнгууд эн чинь ингээд нэг ийм бүтцтэй ийм долгионууд болно да. Тэрэн шиг сансараас ирж байгаа ийм долгионуудыг бид нар бүртгэж аваад тэгээд нөгөө AI-ийн тусламжтайгаар магадгүй нөгөө нэг LLM гэж ярьдагсаа те large language model буюу одоо их хэлний загвар гэх те эднэрийг ашиглаад тэр нөгөө цуглуулсан дата одоо тодорхой бүтцтэй датагаа задлж унших боломжтой болчихж байгаа. Тэр нөгөө ямар кинон дэр үлээ гардаг шүү дээ харгаргийнхантай нөгөө яг нөгөө verbally communicate хийх гээд те. Би буруу санааг бол contact байх хэвээр. Тийм билүү те. Тийм л механизмаар одоогийн бидний мэдж байгаагаар бол яг уу бид нар болохоор зэрэг тэр чин болохоор ингээд нэг юм хөлөг ирээд хөлөг рүү ингээд нэг хил судлаач ороод ингэж явдаг штэ. Бид нар яг зүгээр шууд яг тэр бол нэг кино учраас тэр төвшөнд хийж байгаа. Бид нар болохоор нэг арай нэг тэрнээс нэг өмнөх төвшөнд эхлээд ингээд ирж байгаа долгионуудыг ингээд бид нар одоо өөрсдийнхоороо ойлгоод тэгээд одоо юу гэдгийг бид нар за тэнгэрийн тэр хэсгээс бид нар лөө ийм бүтцтэй долгион ирж байна гэдгийг бид нар ойлгож байгаа юм бол ер нь ирээдүйд бид нэр сансрынхаа хөтөлбөрүүдийг тийшээ чиглүүлэх ёстой байна гэдэг нэг юм чиглүүлэг гаргалгаа гаргаж ирж байгаа. Тиймэрхүү байдлаар ерөөдөө сансрын хөтөлбөрүүдээ ингэж боловсруулж болж байгаа хэрэг. Одоо ингэж бодъё л доо тийм. Гэрлийн хурдаар 65 сая жилийн тэртээ одоо нэг гаригаас манах руу харах юм бол динозавр харагддаг ч юм уу. Нэг нөгөө явсаар байгаад тийм. Бид нар хэр хол зайд одоогийн байдлаар одоо контакт хийх боломжтой байгаад байна. Тэгээд би бас магадлалыг нь асуучих. Ер нь энэ бол зүгээр магадгүй нөгөө хувь хүний educated guess асууж байгаа тийм. Магадлалыг нь гэдэг нь одоо ямар төрлийн магадлал гэж гэсэн үг вэ? Ямар нэгэн байдлаар одоо харь гаргийнхантай контакт хийх гэдэг нь юу шүү? Нөгөө дуу долгион нөгөө юр бусын л дуу долгион хүлээж авч тэрийг боловсруулж нөгөө дуу чимээтэй байгаа шүү дээ бас тийм гаргууд. Тэгэхээр энэ дээр бид нар ер нь дараагийн төвшөнд ахих тэр ойрын ирээдүй ер нь ямар хүлээлт байна? За. Одоо ингээ харах юм бол хүн төрөлхтөн яг одоогийн энэ өнөөгийн соёл иргэншлийн төвшөнд хүртлээ нэг 4.6 тэрбум жилийг зарцуулсан байгаа байхгүй. Одоо 4.6 тэрбум жил гэдэг нь дэлхийн үүссэн тэр цаг үеэс л гэсэн үг шүү дээ. Гэхдээ бид нар буюу одоо яг бидний энэ соёл иргэншил одоо сансар дохио хэлгээд энэ соёл иргэншил ясам дээр сүүлийн нэг 100 хүрэхгүй жилийн дотор бий болж байгаа соёл иргэншил баггүй. Тэ шүү дээ. Тэгэхээр зэрэг
хэрвээ бид нар одоо юу гэдгийг одоо хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийг нэг 24 цагт хувааж үзэх юм бол бид нар яг энэ соёл иргэншил гэж энэ тайзан дээр ерөөсөө шүн дунд болохоос 1 секунд хүрэхгүй өмнө гарч ирсэн л хүмүүс аахгүй. Гэхдээ бид нар нэг зүйлээр бахархах хэрэгтэй юм нь юу вэ гэхээр бид нар сансарт одоо ингэж одоо communication хийх гэх те одоо өөр соёл иргэншилтэй ингээд харилцах гэж оролдоод байна шүү дээ. Яг гоо тэгэхээр зэрэг бидний хувьд одоо хэр хол хугацаанд одоо хэр хол зайд одоо явуулж чадах вэ гэдэг дээр бол би яг тоочны хариулт өгөхөд бол боломжгүй байна. Гэхдээ бид нар бол ингээд одоо тасралтгүйгээр оролдож байгаа. Тэгэхээр зэрэг магадгүй нэг одоо манай observable universe гэж ярьдаг шүү дээ. Манай ажиглах боломжтой огторгуй маань 90 тэрбум гэрлийн жил гэж ярьдаг. Тэгэхээр зэрэг хэрвээ бид нар одоо 4.6 тэрбум жилийн өмнө одоо үүсээ тэр үе соёл иргэншил явсан бол нэлээ хол явцсан байх боломжтой. Гэхдээ бид нар түрүү хэлсэнчлэн дөнгөж 100-гаадхан жилийн түүхтэй учраас бид нар хэдий гэрлийн хурдаар илгээсэн ч гэсэн одоо яг нөгөө ажиглагдах ертөнцийн дотроо л хязгаарлагдах. Тэгээ бидний нөгөө технологич ингээд хязгаарлагдмал учраас яг тим юм гэж хэлэхэд бол надад айгүй хэцүү л байгаа даа л да. Хойлоо зүгээр ийм бариант үүж босох уу гэж. Одоо ч нөгөө бид нар цаг хугацаа орон зай. За орон зай 3 хэмжээст, цаг хугацаа нэг ингээд 4 хэмжээст. Бидрээс олон хэмжээстэд орших тийм бариант байгаа юу? Тэр одоо хариг аргийнхан ч юм уу өөр одоо юу вэ? Эсвэл бидний universe дотор бол 4 хэмжээст дээр л байх уу? За окей, бас л сонирхолтой асуулт. Юу гэхээр зэрэг би болохоор космолог судалгийнхаа өмнө Солонгост очиод ерөөдөө нэг ихний 2 жил ер нь нэг үлхэд тэлт ирсэн байдаг байхгүй. Тэгээ би яагаад тэлт ирсэн бэ гэхээр зэрэг миний судалгааны сэдэв болохоор утасны онол гэдэг сэдэв байсан. За. Утасны онол гэдэг маань юу вэ гэхээр зэрэг ерөөдөө хүн төрлөختөнний одоо ялангуяа онлын физикийн эцсийн зорилго юу вэ гэхээр зэрэг бүх юмны онол гэж зүйлийг боловсруулах байхгүй. Тэгэнгუთ зэрэг нөгөө яг бидний 4 хэмжээст энэ физикийнхаа хүрээнд бид нар зарим нэг тайлбарлаж чадахгүй юмнууд одоо байдаг. Одоо жишээлх юм бол одоо юу гэдэг чинь hologram гэж байдаг шээ тий. Hologram гэдэг чинь ясам дээр ингээд 2 хэмжээстийг ашиглаад 3 хэмжээс дүрсийг одоо бий болгох нэг нэмэлт нэг хэмжээсийг ерөөдөө дүрслэх нэг юм арга хэлбэр байгаа байхгүй. Тэрэн шиг утасны онол болохоор зэрэг юу гэж үздэг вэ гэхээр ер нь максимум да нэг 11 хэмжээст ертөнц байх боломжтой. Тэгэхээр бидний өөрсдийн нүдэнд харагдахгүй байж болох үгүй болох үз. Одоо юу гэхээр зэрэг ингээд бид нар заа нэг юм бичгийн цаасыг хэмжээст бичгийн цаас ба штэ. Бичгийн цаасны бид нар ингээд зузааныг нь тооцох юм бол эн чинь ерөөсө 2 хэмжээс болох. Урт өргөн те. Тэгээд зузаан гэдэг яг энэ нэмгэн учраас ингээд зузаан гэдэг нэг юм ойлголт орж ирж байгаа ш. Тэгэхээр зэрэг эн чинь бол ингээд яс ингээд харах юм бол 2 хэмжээст. Тэгэнгუთ зэрэг энэ 2 хэмжээст дээр за нэг юм одоо 2 хэмжээстээр амьдэрдэг нэг хүн байлаа гэж бодъё л та тий. 2 хэмжээстээр амьдэрдэг амарчин байлаа гэж бодъё. Ганск байлаа гэж бодъё. Бид нэр 2 хэмжээсээс гарч чадахгүй шүү дээ. Тэгэнгუთ бид нэр 3 дахь хэмжээсийг бид нэр төсөөлж чадахгүй байх. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг 4 хэмжээсээс одоо бидний одоо experience одоо бидний одоо мэдэрч чадж байгаа 4 хэмжээсээс гадна хэмжээсүүд онлын хувьд байх боломжтой. Гол нь бид нар энийг ингэж яг мэдрэх боломжгүй эсвэл нэмэлт хэмжээс байгаа гэдгийг бид нар ямар нэгэн туршилт явуулаад юм уу эсвэл нөгөө ажиглалт явуулаад хэмжих боломжгүйд л гол асуудал байгаад байгаа. Тэгэхээр хэрвзээ сая та хэллээ шүү дээ. 100 жилийн настай шинжлэх ухаангаа ярьчээ. Зөвхөн энэ гадагшаага явуулж байгаа сансрын шинжлэх ухаан 100 жилийн настай байхгүй. Өөр гариг дээр 1000 жилийн настай. Сая жилийн настай. Энэ сансрын шинжлэх ухаантай газар бай. 5D, 6D одоо dimension тэ хэмжээс дээр оршин буй хоёулын хажуу сууж явах вариант байгаа юу? Боломжтой юу? Бид нэр хоёулаа харч чадахгүй, төсөөлж чадахгүй.
За би одоо хэрвээ энийг айгу болгоомжтой хэлэх хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө нэг шинжлэх ухаанд одоо бидний одоо нөгөө яг scientist хүмүүсийн нөгөө хэлж байгаа үг бүр нь нөгөө буцаад нэг юм үг таны хэлж байгаа үг буцаад таны эсрэг ашиглах боломжтой гэдэг шиг нөгөө айгу хариуцлагатай энэ мэдээлэл хийх хэрэгтэй байхгүй. Зүгээр юуны хувьд одоо нөгөө нэг онлайн хувьд одоо таамагийн хувьд би таныг нөгөө theoretical physicist учраас ийм hypothetical юмнууд асуугаад байгаа шүү тий. Тэгэхээр зэрэг яг би бол боломжтой гэж хэлнэ. Энэ нь тэгэхээр нөгөө нэг хүмүүс одоо ялангуяа юу гэдэг чинь те нэг тодорхой шашин мөрөглөлийн хүмүүс энийг буруугаар ашиглаад ингээд одоо тэгвэл бидний хажууд зэрэгэлдээ оршдог одоо ийм хайр гаргийнхан байх юм байна гэдгийг ер нь бол би бол боломжтой гэж хэлнэ. Гэхдээ энийг бид нар айгүй болгоомжтой авч үзэх ёстой л гэдгийг нэмж хэлэх гээд байгаа байхгүй. Зөв тийм байна. Окей. За хайр гаргийн талаар яг хөө эргээд гараад ирэх юм бол хоёлаа зүгээр яг хөө те бас ярилцаж болох юм. Би танаас хар нүхний талаар асуумаар. За хар нүх гэж юу вэ? За хар нүх гэдэг чинь угтаа бол харч биш, нүхч биш гэдгийг ер нь хүмүүс бол надаар хэлүүлдэг юм мэдж байгаа. За би хувьдаа юу гэдэг хар нүхийг ер нь юу гэж тайлбарлахыг хүсдэг вэ гэхээр зэрэг бид нэр хар нүхийг нэг юм сансрын одоо бит ч юм уу те орон зайн одоо мөрөлт гэдэг байдлаар ойлгох хэвээр. Хамгийн одоо энгийн логикоор бид нар юу гэж ойлгож болох вэ гэхээр хүрхрээгээр төсөөлж болно. Хүрхрээ те уус явж байгаа л унцдаг штэ. Тэ бид нар хар нүхийг яг ялгаагүй тайлбарладаг байхгүй. Одоо хар нүхний эргэн тойронд ямарваа нэг зүйл байх юм бол татагдаад унчна. Тэгэхээр зэрэг хар нүх гэдэг маань нэг юм орон зайн юм мөрөлт гэж бид нар хэлдэг байхгүй. Одоо юу гэдэг чинь нэг бид нар нэг юм сундаг материал аваад тэрэн дээр асар хүнд боулингийн бөмбөг тавилаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэр нөгөө сундаг материал маань яг тэр боулингийн бөмбөг тавьсан хэсэгт ингээд хонхоогод орчих шít. Тэрэнгууд зэрэг тэрийг одоо бид нэр хар нүхтэй адилгаж болж байгаа байхгүй. Хар нүх маань өөрөө асар хүнд маастай ийм одоо сансрын бит учраас. Тэнгууд одоо яг хар нүхийг юу хар нүх болгож байгаа гэхээр зэрэг хар нүхний одоо тэр физик шин чанар нь хар нүхийг хар нүх болгоод байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр зэрэг бид нэр дахиад нэг хүрхрээгээрээ төсөөлөл л доо. Яг хүмүүст одоо хар нүхийг одоо нөгөө гэрэлж хурдл зугтаж чаддгүй гэдгээр нь бүх юм ерөөдөө хар нүхний эргэн тойронд очих юм бол бүх зүйл тэрлүү ороод тэгээ алга болно гэдгээр нь бол мэддэг. Энийг юу гэж бас одоо нөгөө түрүүний хүрхрээний жишээгээр тайлбарлаж болох вэ гэхээр зэрэг бид нэр хүрхрээ байгаа гэдгийг мэдэхгүйгээр сэлээл ингээ те завин дээр сэлээл явж болж те айгуу чил айгуу гоё ингээл явж байсан. Тэгсэн чинь тэнд ингээл хүрхрээ ширүүсэл урсгал нь ингээ унжаагаар ингээ мэдэгдэх үед бид нэр сандраад ингээ зүхтах гэж ингээ сэлэн штэ. Хэрвээ бид нэр тэр нөгөө хар нүхний event horizon гэдэг шиг хүрхрээний одоо бид нэр зүхтаж чадахгүйгээр ойрцсон тэр хил хязгаараас одоо хязгаарыг давчих юм бол бид нарт ерөөсөө ямар ч аврал байхгүй хүрхрээрээ унана. Хэрвээ бид нарт яг тэр хүрхрээнээс зүхтаж чадах хил хязгаараас гадна байх юм бол бид нэр ингээд сэлүүрцөөрөө гараа авчих тэ. Тэгэхээр зэрэг яг энтэй адилхан хар нүхийг юу хар нүх болгодог вэ гэхээр зэрэг яг одоо энэ унгаад байгаа, татаад байгаа энэ физик шин чанар нь л хар нүхийг хар нүх болгоод байгаа. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо өрөөдөг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо өрөөдөр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань л манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монголд ийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Одоо хэрвээ бид нар за эхлээд ингээ хоёлаа яг хар нүх гэдэг нь ямар амар одоо тэ сүрдмээр зүйл вэ гэдгээр л одоо авъя л. Магадгүй ийм хэмжээтэй таг
одоо хідэн тон жинтэй ч юм уу одоо зүгээр нөгөө тэ тэрүүгээр нь ингэж яагаад тэгээд эн чинь өөрөө асар их нөгөө юу нягттай байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгээд энэ нь одоо магадгүй одоо том хар нүх хэр том байдгийг. Одоо энэ одоо бидний мэдж байгаа хар нүхнүүд size нь. За. Хар нүх болохоор зэрэг бүхий л хэмжээст байж болно. Тэгэхээр ингэж би уламжлалтаар хэмжихгүй мэн те. Яг одоо юу гэдэг чинь яг уу ингээд одоо юу одоо нөгөө хар нүх болохын тулд одоо нэг одоо critical нэг юм утга байх ёстой гэдэг юу бол байдаг л да. Гэхдээ одоо хар нүх маань ерөөхдөө юу вэ гэхээр зэрэг асар их нягтыг асар бага орон зайд буюу асар бага ийм радиус шингээж байгаагаараа л онцлог. Одоо жишээлх юм бол галактикуудын төвд байгаа хар нүхний радиусыг бид нэр мэдэх боломжгүй байна. Радиусыг нь ямар ч мэдэх боломжгүй. Яг уу одоо нөгөө нэг радиус нь одоо ер нь хар нүхний радиус нь одоо масстайгаа пропорционал байна гэдэг нэг ийм юм бол байгаа. Тэгэхээр зэрэг юу гэдэг чинь хар нүхний одоо галактикуудын төвд байгаа хар нүхнүүдийн массыг бид нэр өөрийнхөө нарны масстай харьцуулахаар юу гэж одоо жишээлбэл гаргадаг вэ гэхээр ер нь галактикуудын одоо төвд байгаа хар нүхний масс ойролцоогоор нэг 100 мянган одоо манай нарны масстай тэнцдэг. 100 мянган нартай тэнцүү байдаг. Гингууд зэрэг радиус нь ерөөдөө пропорционал гэд үзэх юм бол тэр хэмжээгээр том л байж тараад байгаа хөөх. Тэнгууд зэрэг хар нүхнүүд маань ямар гаралтай вэ гэдгээс тэгсэндээ бид нар хар нүхийг дотор нь астрофизикийн гаралтай хар нүх, космологийн гаралтай хар нүх гэж ангилдаг байхгүй. За. Тэгэхээр зэрэг астрофизикийн гаралтай хар нүхнүүд маань болохоор зэрэг одоо манай нар шиг однууд ч юм уу те. Гэхдээ яг манай нарчин болохоор зэрэг яг хар нүх бол болохгүй. Гэхдээ манай нар шиг одоо ийм хэмжээтэй, ийм масстай одоо одод манай нараас 8 дахин их ч гэдэг лөө би яг тийг санаад байна. Их масстай одод ингээд одоо мөхөөрөө хар нүх болж хуурах боломжтой. Тэр нь массын хувьд одоо их биш. Одоо хэд одоо манай нарны массыг бодвол нэг хэдэн 10 дахин их масстай байж болж байгаа байхгүй. Тэгэн гууд одоо нөгөө хар нүхнүүчийн хоорондоо нэгддэг бас нэг юм процесс байдаг. Хоёр хар нүх хоорондоо ингэж бие биенийгээ тойрж эргэж жагаад нэгдээд арай нэг том масстай одоо юу гэдэг нь те одоо манай нарны массыг бодвол нэг за 30 нэг нь 30 дахин нөгөөх нь 40 дахин их масстай хоёр хар нүх нэгдэхээр чинь нэг арай нэг том за нэг магадгүй 60 нэг 65 орчим нарны масстай тэнцвүүч хэмжээний ийм хар нүх болж одоо нэгдэж болдог байхгүй. Тэгэн гууд яаж байгаа вэ гэхээр зэрэг энийг бид нэр астрофизикийн гаралтай хар нүхнүүд гэж хэлж байгаа. Нэгсэндээ сансрын биетүүдээс үүсэж байгааг. Тэгэн гууд яаж ч одоо нөгөө нэг хидэн хар нүхнүүд нийлсэн галактикуудын төвд байгаа одоо тэр супермассив гэж ярьдаг байхгүй. Хэдэн 100 мянган нарны масстай тэнцвүүч хэмжээний ийм хар нүхнүүдийг бий болгож чаддаггүй. Яг болно. Гэхдээ манай нөгөө 13.8 тэрбум гэрлийн жил гэдэг энэ нас маань ертөнцийн нас маань одоо галактикуудын төвд байгаа шиг тийм одоо супермассив одоо хар нүхнүүдийг бий болгож чаддаггүй байхгүй. Тэгэхээр бид нэг одоо ийм супермассив хар нүхнүүдийг бий болгодог нэг өөр нэг их сурвалж хэрэгтэй болоод байгааз. Тэрийг бид нар болохоор зөв космологийн гаралтай гэж нэрлэж байгаа. Тэрийг бол мэдэхгүй. Тэрийг болохоор зэрэг бид нар одоо миний өөрийн яг судалгааны нэг чиглэл байхгүй одоо хийж байгаа. Тэгэхээр нөгөө дахиад түрүүний нөгөө нэг вакуум гэдэг зүйлээ ярина. Одоо initial одоо яг анхны тэр нь одоо вакуум гэдэг дотор маань нөгөө бөөм антибөөм байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэнгууд нөгөө тесрэлт явгангууд тесрэлт маань ерөөдөө асар богино хугацаанд явдаг. За одоо хэлээ за 0 гэдэг агшинд юу явлаа? Тесрэлт боллоо. Тэнгууд тесрэлт хизээ дуусж байгаа вэ гэхээр зэрэг ойролцоогоор нэг 10-ын хасах 34 орчим секундын дараа 10-ын хасах 34 секунд гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр зэрэг 1 секундыг тэрбум гэж одоо 10 хэдэн зэрэгт юм бэ? Нэг за 8
орчим. Тэгэхээр зэрэг 4 удаа 1 секундыг тэр бум хуваагаад дахиад тэр бум хуваасны дараа 10-34 зэрэгт шүү дээ. Зэрэгт. Ийм секундын дараа нөө тесрэлт маань дуусч байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо эхлээд нөгөө атомын радиус шиг ийм жижиг орон зайд байсан манай огторгуй маань их тесрэлт ингээ болоод дуусны дараа одоо жүржийн буюу одоо алюминий дайтай болоод тим хэмжээтэй ийм ертөнц болоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ ертөнцид маань нөгөө бөөм антибөөм хоёр чинь хоорондоо ингээд одоо хоорондоо нөгөө нэгдэж бие бинийгээ устгалцхууц тим одоо зайд биш бие биенээсээ хол болчихно. Тэгэхээр зэрэг нөгөө бөөм нь бөөм чигээрээ үлдээд антибөөм нь одоо биднэрт харагдахгүйгээр ингээд одоо тэнд ингээд байж байгаа байхгүй. Тэнгууд чинь нөгөө бөөм нь үүсэнгуудаа өөр нэг бөөмтэйгээ нэгдээд одоо юу гэдэг нь те ингээд одоо нөгөө ингээд гинжин ийм уруул маягийн юмнууд ингээд цаашаа явсаар хагаад од гариг ирэхээс юу байдгийг тэр бүх бүтцүүдийг бид нар нөгөө large scale structure гэж ярьдаг байхгүй том бүтцүүдийг үүсгдэг. Тэгэнгүүт асуулт маань болохоор зэрэг хар нүхний тухайсан шүү те. Тэгэнгүүт космологийн гаралтай хар нүхнүүд маань энэ их тесрэлтээс үүдэлтэй нөгөө бөөмүүд маань хар нүхийг одоо яг тесрэлт дуусны дараа манай огторуу маань нэг тодорхой хэмжээнд цацраг давмгаа ийм одоо үе рүү шилждэг байхгүй. Яг энэ үед нь нөгөө тэр quantum vacuum байсан бөөмүүд маань буцаж ингэж хумигдангуудаа тэнд ийм одоо асар өчүүхэн жижиг хар нүхнүүдийг бий болгочихж байгаа. Тэнгууд нөгөөдөл нь нэгдээд томорсоор агаад одоо supermassive буюу одоо тэр манай галактикуудын төвд байгаад байгаа ийм хар нүхнүүдийг бий болгох боломжтой гэдэг ийм судалгаан дээр одоо жишээ нь би өөрөө ажиллаж байгаа байхгүй. Хар нүх гэхээр би одоо зүгээр гайхаад байна л та. Ер нь хар нүхэн дотор яг юу байна вэ? Тэр мэдээлэл хадгалагдаад байна уу? Устдаад байна уу? Яг юу болоод байна вэ гэдэг асуулт байдаг шүү дээ, тий. What's inside the black hole? What's inside it? Би зүгээр яг нэг хэлэхэд яг өөртөө чи яг яриа хийн гэдэг дээр нилээн ингээ айгу боломжилж байсан байхгүй. Яана одоо би нөгөө асуултуудад нь хариулж чаддаг байгаа даа гэд. Тэг ингээ харсан чинь өөрөө бас хэлжсэн тий. Би бас энийг ингээ нилээн сонирхол судалт юм аа, уншд юм аа гэд. Яг тэр бол ерөөсөө шууд мэдэгдэж чинь тий. Тийм үү, баярлалаа. Одоо хар нүхний дотор юу байгаа вэ? Одоо бид нар яг нэг үгэд бол мэдэхгүй. Гэхдээ тэн дотор мэдээлэл байгаа гэдгийг бол бид нар мэдж байгаа. Энийг ярьсныг би бас нэг сонирхолтой нэг юм жишээ авч үзэл та. За хэдүүлээ одоо юу гэдэг нь те. За хар нүхний эргэн тойронд байна өөртөө байна гэж одоо төсөөлье. За тэгээд хар нүх тэнд байгаа. Бид нар нөгөө нэг event horizon буюу үйл явдлын хязгаар гэдгийн гадна талд байгаа заа. Гадна талд байгаа. Тэгээд хэдүүлээ юу руу хар нүх рүү нэг ном шидчих. Ном гэдэг чинь бидний хувьд бол юу вэ? Мэдээлэл шүү дээ, тий. Мэдээлэл, мэдлэг. За хар нүх рүү ном шидлээ. Тэгэхээр бид нар одоо юу мэдэх вэ гэхээр зэрэг за хар нүхэн дотор яаж ямар ч байсан нэг ном бол орсон. Тэгэхээр ном бол байгаа. Гэдэг юм мэдэн шүү дээ, тий. Тэгсэн чинь Стивен Хокинг юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг хар нүх чинь ингээд юмыг ингээд аваад залгиад байдаг ийм зүйл бас биш юм байна. Энд чинь ингээд юмыг гадагшлуулдаг юм байна. Буюу цацрагалт хийдэг юм байна. Ингээ ууршдаг юм байна гэдэг ийм зүйл хэлсэн хог. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр дахиад би нөгөө нэг quantum vacuum-аар ярих гэдэг байна л да. Нөгөө би нөгөө вакуумд бөөм тэгээ бөөмийн эсрэг бөөм буюу антибөөм хоёр байдаг гэж хэлсэн шүү дээ. Тэнгуут яг нөгөө хар нүхний эргэн тойронд за энэ нөгөө хар нүхний үйл явдлын хязгаар шүү заа. Event horizon гэдэг англиар. Тэнгуут яг энэний эргэн тойронд одоо ийм нэг бөөм тэгээ бөөмийн эсрэг антибөөм хоёр ингээд явж ялаа гэж бодъё. Нэг нь ингээд устдаад алга болоод устдаж алга болоод дахиж гарч ирээд байгаа шүү. Тэгэхээр яг ингээд гарч ирэх мөчт нь бөөм нь гадагшаага зүхтаад антибөөм дотгошоогоо унцлаа гэж бодъё л да. Тэгэхээр яаж ийнү гэхээр зэрэг одоо тэр нөө юу маань хар нүх маань ингээд бөөмийг ингээд цацаргаад байгаа байхгүй. Нэгсэндээ гадагшаага бөөм явуулаад бөөмийг ингээд цацаргаад байна гэсэн үг. Тэгэхээр яаж ийнү гэхээр зэрэг хар нүх маань ийм уурших гэдэг ийм процессыг энд явуул одоо нөө үйл явдлага хязгаар дээр явуулж яадаг байхгүй. Тэгэхээр хар нүх маань агшдаг гэсэн үг. Агшин гэдэг маань хар нүх бүр яг ингээд нөө completely evaporate гэж ярьдаг шүү дээ. Бүрэн уурших боломжтой. Тэгэхээр нөгөө номонд маань юу болох вэ?
Уг нь байж л байгаа үстэй. Уг нь бол орсон шүү дээ. Бид нэ шийдсэн те. Тэнд байх хэрэгтэй байхгүй. Тэгсэн чинь хар нүх ууршихтаа хар нүх номыг тэр чигээр гаргаж шидэхгүй байх. Тэгэхээр зүгээр ингээд бүр өөрийг нь ууршуулчихж байгаа юм уу? Ууршуулчихж байгаа. Тэгээ алга болгочихж байгаа гэсэн үг үстэй. Алга болчихж байгаа. Тэгэхээр зэрэг номонд маань юу болсон бэ? Гэдэг ийм асуултыг одоо яг online physics юу хэлж байгаа гэхээр зэрэг information loss problem буюу мэдээлэл алдагдах асуудал гэж хэлээд байгаа. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг ном маань ууршсан. Одоо яг нөгөө нэг хар нүх цацрагалт хийхэд явцад ингээд гараа явцсан. Тэгээд магадгүй тэднийг нь бүх одоо тэр цацарсан бөөм болон анти бөөмийг бид нар цуглуулах юм бол нөгөө номондоо байсан мэдээлэл гаргаж авч чадах уугүй юу гэдэг энэ асуудал бас ерөөдөө нээлттэй асуудлуудын нэг болж таарч байгаа. Нэг юу гэдгийг штэ firewall гэд маргаан байдгийг штэ тий. Firewall. Тий. Хоёул тэрний талаар ярилцъя. За firewall болохоор за би буруу тайлбарлаад өгч тий. Буруу санаагүй бол 2013 14 оны үед нилээн бүүн болж байсан юм сэдв багхгүй. Firewall гэдэг маань юу вэ гэхээр зэрэг одоо ямарваа нэг зүйл одоо ямар за бид нартэй одоо за ганц гэдэг хүн амаржин гэдэг хүн хар нүх рүү унлаа. Бид гэхдээ яг юуг нь бүрэн тайлбарлаж магадгүй. Гэтэ юу вэ гэхээр зэрэг хар нүх рүү унсан бид яадаг вэ гэхээр зэрэг бидний одоогийн төвшөнд байгаа мэдлэгийн хүрээнд юу вэ гэхээр зэрэг хар нүх рүү орсон бит маань одоо хар нүхний төв рүү буюу одоо тэр дахиад нөгөө singular гэдэг цэг буюу тэр нэг онцгой цэг рүү ингээ явах хэвээр. Яг эдийн тайлбар бол бас сонирхолтой. Гэхдээ ямар ч байсан ингээд хар нүх рүү унсан бит тийшээ явах хэвээр. Fireball яадаг вэ гэхээр зэрэг хар нүх рүү унсан бие маань ямар нэг бит маань одоо singular цэгтээ очихоос өмнө firewall-ыг ерөөдөө очиж цохоод тэгээ ерөөдөө шатаж устдаж үгүй болдгоо гэдэг нэг ийм л таамаг гэж би ойлгосон байгаа. Тэгээ би өөрөө яг энэ талын судалгаа хийдэг болохоор сайн бас мэдэхгүй байна ш. Зөв. Хоёлаа цаг хугацааны талаар бас ярилцъя л да тий. Хар нүх энд бас хэр импакттай байх юм мэдэхгүй байна. Цаг хугацаагаар бид нэр аялах боломжтой юу? Онлайн боломжтой. Вау, тийм боломжтой. За. Гэхдээ бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм юу вэ гэхээр зэрэг цаг хугацаагаар аялна гэдгээ бид нар бас яг яаж тодорхойлж байна вэ гэдгээ за та тайлбарлаад өгөөч. Одоо бид нар бол нөгөө Back to the Future нэг кинон дээр гардаг төсөөлөд нь шүү дээ тий. Цаг хугацаа гэдэг зүйлийг чинь нөгөө гэрэлтэйгээ холбоод нөгөө уг нь нөгөө universe ч өөрөө нөгөө бенди юм байл шүү дээ тий. Тэр яг хүн төрөлхтөн яг цаг хугацаагаар аялна гэдэг маань одоо юу гэдэг юм бэ? Бид нар цаг хугацааг одоо дөтлөгч гэдэг юм уу ийм боломжтой л гэсэн санаа л да. Нөө одоо үтний нүх гэж зүйлийг бид нар ашиглангуудаа одоо ертөнцийн нэг А цэгээс Б цэгт хүрэхдээ ингээд явдаг байсан бол бид нар яг тэр зүйлийг үтний нүх гэдэг маань нэг талтаа ингээ харахад хар нүх шиг хар нүх нөгөө талдаа хар нүхний эсрэг чи юу байж болох вэ? Цагаан нүх гэж байж болж байгаа. Тэгмээд хар нүхөр оронгуудаа энэ маань хоёр маань ингээ хоорондоо холбогдчихдаг. Тэгээд интерстеллар дээр гардаг шиг л гэсэн үг байна. Иймэрхүү байдлаар бид нар яг цаг хугацааны одоо төвтлөл яг энийг бид нар яг аялал гэдгээ бас яг өнгөрсөн рүү аялах гэдэг нь үү, ирээдүйн рүү аялах гэдэг нь үү гэдэг нэг ийм нэг харьцангуй ойлголт л болчиход байгаа юм л да. Гэхдээ ер нь бол боломжтой гэсэн юм байна. Тэгэхээр харин одоо ингээд 13.8 тэрбум жилийн зэрэгтэй за цаг хугацаа эхлээд ингээ явж шít те. Тэгэхээр геометри хичээл дээр бол эхлэлтэй төгсгөлгүй зүйлийг цацраг гэдэг баха. Тэгдэг. Цаг хугацаа ингэж яваад байна уу? Цаг хугацаа яаж яваад байгаа? Дээрээс нь хаашаа яваад байгаа? Цаг хугацаа бидний ойлголтоор бол цаг хугацаа зөвхөн ирээдүйрөө буюу нийт чиглэл рүү явж байгаа. Төгсгөлтэй юу? Төгсгөлгүй юу? Одоо миний бас ерөөдөө нэг нилээ ингэж одоо юу гэдгийг судалгааных нь ажлыг дагаж явдаг, уншдаг нэг юм эрдэмтэн байдаг байхгүй. Тэр хүний нэг бичсэн цаг хугацаа оршдоггүй гэдэг нэг юм ном одоо монголоор орчуулсан гэсэн нэг юм ном байгаа. Одоо Монгол номын дэлгүүрээр очиад авал тэр номон дээр юу гэж гардггүй гэхээр зэрэг цаг хугацаа гэж зүйлийн мөн чанарын тухай ярьдаг байхгүй. Цаг хугацааны талаар ерөөдөө хүн төрөлхтөн түүхийн явцад янз бүрээр л төсөөлж ирж байсан. Одоо юу гэдгийг хиний хувьд Аристотелийн хувьд юу гэж үзэжсэн бэ гэхээр зэрэг цаг хугацаа гэж зүйл бол ийм
хөдөлгөөнтэй хамааралтай зүйл. Нэгсэндээ амаржин гэдэг хүн хөдөлж байгаа бол тэнд цаг хугацаа явж байна гэсэн үг. Аристотл ч дэлхий орчлон ертөнцийн төвнө гэж боддог байлуу. Аристотл тийм бах. Тэ нэг 2000. Тэгээд Аристотлийн үзэл нь юу вэ? Цаг хугацааны талаар үзэл нь юу вэ гэхээр зэрэг ямарваа нэг зүйл хөдөлж ижил тэнд цаг хугацаа явна. Нэгсэндээ бид нар энэ одоо аягыг эндээс ийшээ ингээ хөдлөх юм бол энд ингээ цаг хугацаа явж байна гэсэн. Хэрвээ цаг хугацаа аяг маань энд хөдлөхгүй байх юм бол энэ зүйл хөдөлгөөнгүй зүйлсийн тухайд бид нар цаг хугацаа гэж зүйлийг ярих боломжгүй гэдэг. Гэдэг ийм одоо сургаалтай байсан. Тэгээд Аристотлоос хойш явсаар агаад одоо Ньютоны цаг үе дээр бид нэр ирж байгаа байхгүй. Ньютоны цаг хугацаанд ингээ 90 зэрэг Ньютон шин зүйлийг гаргаж ирсэн юу вэ гэхээр зэрэг окей. Энэ бол хөдөлгөөнтэй холбоотой зүйл мөн үү мөн. Гэхдээ ямарваа нэг бид хөдөлгөөнтэй байна уу хөдөлгөөнгүй байна уу гэдгээс үл хамааран абсолют буюу одоо үнэмлэхүй цаг хугацаа гэж зүйл байх ёстой гэдэг ийм санаа гаргаж ирж байгаа юм. Тэгэнгუთ эндээс юу гэж харж болж байна вэ гэхээр зэрэг цаг хугацаа гэж зүйл ч гэсэн ойлголтынхаа хувьд ингээд одоо он цаг хугацаа ингээд явахын хэрээр бас ингээд шинжлэгдэж байгаа зүйл. Сүүлд ингээд одоо тэрийг Эйнштейн буруу шагаад relative болгочихж байгаа болоо. Тэгж байгаа. Тэгэд Эйнштейн чи одоо ингээд нөгөө цаг юуны харьцангуй ерөнхий онлайн харьцангуй гэж болгочихж байгаа шүү дээ тий. Гаргаад ирж байгаа байхгүй. Одоо тэгэнгუთ чи нөгөө цаг хугацаа чинь одоо энэ хоёр хүний хувьд бол ингээд яг л ингэж одоо юу гэдэг нь тий ижил ингээд явах хэвээр гэдэг ийм зүйл байсан бол дараа нь харьцангуй ерөнхий онлоо гараад ирэнгუთ эн чинь харьцангуй тий одоо их маста би эргэн тойрон цаг хугацаа удаан урсан. Хүн одоо баг маста би эргэн тойронд хугацаа хурдан урсан. Одоо нөө ширээний дээр байгаа цаг одоо шалан дээр байгаа цагнаас өөр байна. Өөр урсан гэдэг ийм ойлголтууд ингээ Эйнштейн сүлд нь гараад ирж байгаа юм. Гэхдээ түрүүний өөрөө чинь хэлдгээр үнэхээр яг одоо хязгааргүй руу яваад байна уу гэхээр ялцчул хязгааргүй руу явж байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг л нөө хиний хэлдгээр би бол яг зөв хувьдаа Ньютоны хэлдгээр тайлбарлах гэдэг юм л та. Ямар ч байсан үнэмлэхүй цаг хугацаа гэж зүйл бол байж болно. Гэхдээ хөдөлгөөнтэй холбоотойгоор бас цаг хугацааг тайлбарлаж болно л гэсэн ийм зүйлийг хэлэх гээд. Тэгээд хамгийн бас нэг сонирхолтой юм түрүүн хар нөхөр ярьсан учраас магадгүй бид нар хар нөхрөө дахиж эргэж ярихгүй байвал бас нөө сонсож байгаа хүмүүст маань нэг зүйл ингээд дутуу үлдээчих гэдэг байна. Би зарим зүйлсийг дутуу асууцсан ч гэж магадгүй. Та бас тэрийг яг зөв ингээд аваад яриад байх. Тэнгууд зэрэг одоо ийм юу байгаа. Бид нар ингээд бидний хувьд цаг хугацаа одоо ирээдүрөө явж байна те. Тэнгууд бид нар одоо юу гэдгийг хар нөхрөө унвал хугацаа хаашаа явах вэ? Гэдэг ийм зүйл байгаа. Тэгэхээр зэрэг ингээ харах юм бол за бид нар ингээд за юу гэдэг баруун гар тийшээ явж ялаа гэж бодъё те. Тэгсэн чинь бид нар явж байгаад одоо хар нөхрөө унцлаа шүү дээ. Тэгсэн чинь хар нөх маань одоо юу гэдгийг бидний эсрэг биднийг одоо за бид нар юу гэдэг за хар нөхөө одоо нэг ийм доор байгаа нүх гээл нэг зур төсөөлж байгаа зур абстракт байдлаар. Тэгэнгუთ бид нар уг нь дээшээ ингээ явмаар байж байдаг. Тэгсэн чинь хар нөхрөө унсан чинь доош явчихж байгаа шүү дээ. Бенжамин Баттон энэ чинь ингээ цаг хугацаа эсэргээр яваад байгаа юм шүү гэдэг нэг юм зүйл ойлголт байгааз. Тэгэнгუთ яаж байгаа вэ гэхээр зэрэг бид нар event horizon буюу хар нүхний тэр үйл явдлын хязгаарыг яг одоо давах тэр мөчөөс эхлээд бидний хувьд ирээдүй гэж нөө дээшээ явж байсан цаг хугацаа маань эсэргээр солигдоод бидний хувьд ирээдүй маань доошо болж хөвчж байгаа гэсэн. Тэгэхээр цаг хугацаа хар нүхэн дотор байсан ч гэсэн ялгаагүй ирээдүрүүл явна. Гадна байсан ч гэсэн ялгаагүй ирээдүрөө явна. Тийм нөө Бенжамин Баттон гэх кино шиг айхгүй ба шүү дээ тий. Баггүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг яагаад гэдгийг гэхдээ бид нар өндөр мэдэхгүй л байна л да. Гэхдээ цаг хугацаа нэг л чиглэл рүүгээ яваад байгаа байх. Тэгэхээр энэ нэг үндсэн таамаг assumption нь ийм юу байгаа ш нэг зураастай linear байгаа. Linear байгаа да. Одоо нөгөө түүх давтагддаг гэж ярьдаг ш. Түүх давтагдана гэж байх уу? Тэгэхээр linear байвал байхгүй юм шүү. Эсвэл ийм ирээвэр хураавар ороо босгоо байж болохгүй юу? Барайд.
Тэгэхээр зэрэг бид нар одоо нөгөө нэг бүх юунуудаа үүсгэх гэдэг нөө. Дахил нөгөө Interstellar-аар дахиад яриад байна. Яадаг вэ гэхээр зөв аав нь хар нөхрөө оронгуудаа охинтойгоо нөгөө Морзоор яриад байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар одоо нөгөө хар нөхрийн яг энэ бол илүү нэг юм абстракт ойлголт л тоо. Хэрвээ бид нар хар нөхөн дотор явж байгаа тэр физик процессыг ойлгочих юм бол одоо цаг хугацаа гэж зүйл маань ийм линейр байх бас албагүй байхгүй те шулуун те. Яг л тэр кинонд гардаг шиг одоо аав нь охинтойгоо ч юм уу те хар нөхрөө орсон хин нэгэн өөр хин нэгэнтэй ингэж одоо шугамн бос байдлаар холбоо тогтоох боломжтой. Тэгэхээр зэрэг нөгөө Interstellar-ыг бас ерөөхдөө физикчид юу гэж ярьдаг вэ гэхээр зэрэг энэ бол байж болох хамгийн шинжлэх ухаанд ойр кино гэж ярьдаг байхгүй. Үнэхээр одоо юу гэдэг нь те цаг хугацаа шугамн бос гэдгийг бид нар хар нүхэн дотроос олчих юм бол бидний бүх ойлголт өөрчлөгдөх. Бүх ойлголтууд нэгдүгээр магадгүй ойлголт өөрчлөгдөнөхөөс бас зүгээр нэг төрлийн ийм апдейт болох байх л да. Яг ингээ бүр оронгоор иргэнэ гэсэн. Дэлхийн хавтгаагаас бөөрийн хэрүү явж байгаа юм шиг л том апдейт болно гэсэн. Яг гоо тэгнэ гэсэн. Тэгэхээр зэрэг юу вэ гэхээр кинон дээр одоо би бас юу гэж тайлбарлах гэдэг нь гэхээр зэрэг киног хамгийн шинжлэх ухаанд ойр гэсэн учраас ер нь яг шугамн бус цаг хугацаа шугамн бус байж болно л гэдэг ийм л зүйлийг хэлэх гээд байна л гэсэн. Тийм байна те. Бас бариант нь бол байж болох юм байна. Байж болохыг үүсэх аргагүй. Вау. Энд чинь бас нөгөө дахиад нөгөө юутай холбогдож байгаа байхгүй нөгөө хэмжээстэй. Юу гэхээр зэрэг одоо нөгөө юун дээр Interstellar дээр бас нөгөө Tesseract гэж нэг ийм ойлголт гардаг байхгүй. Tesseract гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг за бид нар нэг ийм куб дүрсийг авч үзье те. Куб дүрс маань юу вэ гэхээр зэрэг урт өргөн өндөр гэдэг ийм гурван хэмжээст байгаа. Гэхдээ энэ зөвхөн абстракт төсөөлөл шүү заяа. Куб маань урт өргөн өндөр гэсэн зүйл байгаа. Тэнгууд нэг кубийнхаа гадуур бид нар дахиад нэг ийм кубыг ингээд куб дотор кубыг багтаач л та. Багтаангуудаа нөгөө хоёр кубийнхаа оройнуудыг ингээ хооронд нь холбчихъя. Тэ. Тэгэхээр зэрэг нөгөө хоёр кубын маань хоёр оройг холбосон ийм шулуун татаж болно шүү дээ. Тэр маань одоо нөгөө түрүүний яг кубын маань үндсэн урт өргөн өндөр гэдэг энэ хэмжээсүүдээс өөр их гадагшаа чиглэлцэн тэ. Тийм байна. Тэгэхээр зэрэг энэ маань дотор байгаа кубын хувьд гадна байгаа кубын хувьд тэр нэг ийм нэмэлт хэмжээс маягийн зүйл болж гэж байгаа байхгүй. Тэгэхээр цаг хугацаа маань хэрвээ шугамн бус байх юм бол ямар нэгэн байдлаар энэ нэмэлт хэмжээстэй холбоотой байх ёстой л гэдэг ийм логик гаргаж хэлэх гээд байгаа юм л т. Манай подкастын хамтран ажиллагчаар бид бүгдийн сайн мэдэх BSB Mebel ажиллаж байгаа. За BSB Mebel маань бол мэдээж нэ ТБ даандуудтай 19-р салбартай. Одоо манай Яармаг дээр 3 дугаар автобусны буудлын хойно Horse Motors хажууд хүрээд ирсэн байлээ. За тэгээд BSB Mebel бол Европын орнуудаас хамгийн чанартай 30 гаруй брендийн одоо гоё тавилга буудан оруулж бол ирдэг. За ялангуяа одоо Европын орн дундаа дэлхийд топ 6 тогтдог Porsche-с байдаг. За мэдээж Германаас ус байгаа. Тэгээ та бүхэн галтгооны тавилга, хүүхдийн ширээ, сандал бүх тавилгаа бол манай Яармгийн салбараас авах боломжтой юм байна шүү. Тэгээд BSB Mebel-тэй хамтарч ажиллаж байгаа да. Таатай байна. FSC сертификаттай. Цэвэр царс модон. Эрүүл мэндэд сөрөглөөгүй. 100% эко Европ тавилгууд зөвхөн BSB Mebel-т. Хаяг Яармгийн 3 дугаар автобусны буудлын ард Horse Motors-ийн баруун талд BSB Яармаг Молл салбар. Надад нэг зүйл их сонирхолтой санагдаад байна. Тэр цаг хугацааны товч түүхийг уншиж хахад би тэмдэглээд авцсан байна. За Стивен Хокинг ингэж хэлсэн байгаа юм. Time and space are finite in extent, but they don't have any boundary or edge. They will be like the surface of the earth, but with 2 more dimensions. Тэгэхээр цаг хугацаа орон зай хязгаартай. Гэтэ өнцөг байхгүй. Өнцөг байхгүй. Одоо би тэгэхээр дэлхийг л төсөөлөд байна л да яг өнцөг байхгүй ш. Хязгаартай. Хэрвээ цаг хугацаа орон зай ялангуяа цаг хугацаа хязгаартай гэж байгаа бол таасаа юу гэлээ? Хязгааргүй руу яваад байгаа гэсэн шүү дээ. Хязгаартай universe дотор цаг хугацаа ч хязгаартай байхгүй. Тэгэхээр тэгвэл одоо нөгөө манай universe буюу ертөнц маань хязгаартай гэдгээ бид нар мэдж байгаа юу? Гэдэг ийм асуулт гарч ирж байгаа байхгүй. Стивен Хокинг бол тэгээд биш шүү дээ, тийм ээ?
Юу гэхээр зэрэг яг одоо энэ космологийн одоо бас нэг одоо ерөн хайж байгаа зүйл юу гэхээр манай окторгын хэлбэр нь ямар юм? Ааха. Манай окторгоо гэдэг маань нүсэндээ манай нөгөө орон зайгаа яриад байна гэсэн үг шүү дээ. Тэ. Манай орон зай маань ямар хэлбэртэй? Хэрвээ ингээд нэг тодорхой нэг геометрийн бүтцтэй бол тэгээ юун дунд бид нар байгаа юм гэж байгаа шүү дээ, тийм ээ. Ааха. Тэгэхээр зэрэг ямар ч одоо хэлбэртэй бай. Энийг бид нар ийм 3 одоо ийм кандидат буюу 3 хувилбар гаргаж ирдэг байхгүй. За. Эхнийх нь болохоор зэрэг манай окторгоо бол хавтгай хэлбэртэй. Яг энэ ширээний давцсан шиг. Ааха. Нэгсэндээ ийм манай окторгоо маань ийм ширээний давцсан шиг ийм хавтгай. Тэгээд дээр нь одоо энэ нөгөө юунууд маань бэкграундыг л яриад байгаа шүү дээ. Суурийг одоо нөгөө геометрийн бүтцэн. Тэгээд энэ дээр нь одоо нөгөө галактикууд байгаад ингээ бие биенээсээ холдож хөдөлж байгаа. Өөр нэг хувилбар нь манай окторгон геометрийн бүтцэн бөмбөрцөг шиг ийм одоо бөмбөрцөг хэлбэртэй. Байж болно гэдэг нэг юм юу баг. Одоо манай дэлхий шиг гэсэн үг үү? Манай дэлхий шиг гэсэн үг. Ааха. Бид нэр одоо дэлхий дээр байгаа нэг ийм өчүүхэн жижиг одоо шоргоолт шиг ч гэдэг юм уу те. Иймэрхүүл байна гэсэн үг байхгүй. За гуравт нь болохоор зэрэг манай дэлхий маань нэг имэйл шиг хэлбэртэй. Буюу одоо юу гэдэг нь те ингээд татцсан. Ааха. Нэг имэйлийн нэг суудлаа байдаг шээ те. Ингээд saddle гэж яриад байгаа шээ те. Тим хэлбэртэй гэсэн ийм 3 одоо ийм геометрийн бүтцтэй байж болноо гэж үздэг. Харамсалтай нь юу вэ гэхээр зэрэг одоогийн бидний хийж чадаж байгаа ажиглалтын хүрээнд манай окторгуу маань ийм хавтгай юм шиг гэж ярьж байгаа. Ааха. Хавтгай юм шиг байна гэдэг ийм ажиглалт бид нэр хийгээд байгаа байхгүй. Нэгсэндээ хавтгай байх магадлал нь өндөр. Тэгэнгუთ нэг сонирхолтой юм юу байдаг вэ гэхээр нэг сонирхолтой юм нь юу байдаг вэ гэхээр бид нар химжилт гэж зүйлийг хийдэг те. Химжилт гэдэг зүйлийг хийдэг. Одоо жишээлх юм бол за юу гэдэг. За энэ ширээний давцангийн урт хэдэн одоо за хэдэн сантиметр вэ? Тэ. Тэгэнгუთ зэрэг нөгөө бид нар одоо метр аваад химжин штэ. Тэгэнгუთ бид нар одоо 100 удаа химжлээ гэж бодоход одоо амаржин одоо би асуулаа те. Чи энэ ширээний уртыг надад нэг 100 удаа химжээд өг. Тэгээд хэд байгааг нь хэлээд өг. Гэнгუთ чи ингээд эхлээд ингээд за 1 2 яг энэ ширээн маань өөрөө нөгөө нэг яг ийм одоо өөрчлөлт нь асар өчөөхөн учраас магадгүй юу гэж чинь за энэ бол нэг 50 санжийн ийм урттай ширээ байна гэдгийг чи 100 удаагийн имжлэлийн дараа яг тоочны хэлж болох юм те. Гэхдээ одоо юу гэдэг тодорхой одоо чи ингээд ядарсан байжгаад ингээ юуныхаа нэг удаа хэмжилт хийхдээ алдаа гарах магадлал алдаа гаргаж болно шүү дээ. Тэнгуудаа чи 100 хэмжилтийн дараа ингэж хэлж болно шүү дээ. Энэний ер нь бол урт нь нэг 50 санж. Гэхдээ би ингээд нэг алдаа гаргасан байж магадгүй. Миний алдаа бол гэхдээ нэг за нэг юу гэдэг те нэг сантиметрээс бол хитрхгүй дээ. Буюу за дунд чинь нэг 50 см нэмэх хасах 1 см гэж ярьж болно шүү дээ. Тэнгууд бид нар эндээс юу гэж дүрнэх вэ гэхээр ер нь бол нэг 50 юм байна. Гэдэг шиг бид нар яг нөгөө нэг одоо өөрсдийнхөө хийж чадаж байгаа ажиглалтынхаа хүрээнд манай окторгон геометрийн бүтц нь хавтгай юм байна. Гэхдээ нэмэх хасах ингээд нэг юм алдаагаа ярихаар алдаагаа тооцохоор юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бөмбөрцөгч байж болж байна. Нөгөө сайдл буюу одоо гиперболлагч байж болоод байгаа. Аль нь ч байж болох юм шүү. Нэмэх хасах юм чи. Аль нь ч байж болно. Аль нь ч байж болно. Гэхдээ ямар ч үсэн энэ экспериментийг бол сайн хийсэн байна те. Хийж байгаа юм байна те. Сайн хийж байгаа. Энэ маань улам апдейт хийгээд хамгийн сүүлийн байдлаар дахиад хийлээ. Энэ маань илүү ийм юу байж магадгүй гэдэг. Одоо бөмбөрцөг хэлбэртэй байж магадгүй гэдэг тал руугаа бүр асар өчөөхөн хувь шүү заа. Жохон тиймэрхүү тал руугаа явж байгаа. Гэхдээ энэ нь юунаас хамаарч байгаа вэ гэхээр манай окторууд яг одоо байгаа одоо материудын одоо нөгөө нектаас хамаарч байгаа гэсэн үг байхгүй. Манай окторууд нектаас хамаарад ер нь бол хавтгай юм шиг байна. Гэхдээ энэ маань аль нь ч байж болно гэдэг нэг ийм сонин ийм цаг үе дээр бид нар амьдраад байна л да. Энэ салбарыг хамгийн сайн судалж байгаа энэ дэлхий дээрх хамгийн топ майндууд ийм 3 хувилбар гаргацсан байгаа юм байна тийм үү? Гэсэн үг. За би дөрөвтгийг гаргачихсан. За. Манай окторгоо universe тийм ээ? Universe. Бид нар multiverse буюу одоо олон окторгоо гэх юм ингээ харилцсан буюу орших вариант байгаа юу? Бага.
Түрүүн би хэлжсэндээ мультиверс байх энэ одоо боломж маань миний нөгөө нэг Солонгост очиод тилтердэг салбартай холбоотой байхгүй. Утасны онолтой холбоотой. Тэгээд яг хоо мультиверс бол онлын хувьд байх боломжтой. Авчиг туршилтаар бид нэр тэрийг нь батлах боломжгүй л асуудал байгаа. Тийм биш тэр чи яаж тэ одоо тэгэхээр зэрэг нөгөө бид нэр ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг чинь хин нэгэн одоо физикч те одоо тэр мультиверсийн талаар ажилладаг нэг хүн хэрвээ мультиверс байгаа бол бид нэр түрүү нөгөө хэлжсэндээ нөгөө юун дээр соёлын хэрэгслээр ярихдаа бид нэр биосигнатур, радио техносигнатур гэх хоёр төрлийн одоо фингерпринтийг нь хайж яадаг гэдэг. Тэрэн шиг бид нэр мультиверсээс ямар нэгэн байдлаар одоо хэмжих боломжтой, ажиглах боломжтой тийм физик параметрыг гаргаад ирэх юм бол тэрийг бид нэр хэмжиж чадах юм бол ерөөдөө энийг энэ мультиверс боломжтой байна гэдгийг бүр баталгаажуулах хэрэгтэй болчихж байгаа юм. Түрүүн би нөгөө хэлжсэн те их тесрэлтийг ч гэсэн бид нэр онлайн таамаг гэж хэлсэн. Тэрийг бид нэр одоо эцсийн байдлаар одоо баталж өгөх ёстой нэг зүйл маань юу вэ гэхээр их тесрэлтээс үүдэлтэй гравитацийн долгион гэж зүйлийг бид нэр хэмжиж чадах юм бол их тесрэлт болсон юм байна гэдгийг бид нэр бүр яг тоочны батлах боломжтой гэсэн. Тэгэхээр бид нэр одоо тэр зүйлийг хайж байгаа. Тэгээд түрүүн геометрийн бүтцтэй холбоотойгоор нэг юм газ нэмэлчээ. Юу гэхээр зэрэг би нөгөө хэлсэн шүү дээ. Манай октургын хэлбэр маань ер нь нэг хавтгай юм шиг байна гэж хэлсэн те. Энэ маань юу вэ гэхээр зэрэг бид нар нөгөө global хэм төвшөндөө биш, local төвшөндөө буюу бид нар чинь ингээд нөгөө хүн төрөлхтөн чинь нэг юм одоо ажиглах боломжтой нэг мууж гэж байгаа шүү дээ. Бидний хувьд чинь хамгийн одоо хурдан юм чинь гэрлийн урд байгаа шүү дээ. Гэтэ энэ чинь зөвхөн гэрлийн хувьд. Тэгээ маста биеийн хувьд бол энэ чинь гэрлийн урднаас бага болоо явчихна. Тэнгууд зэрэг бидний ажиглаж чадах энэ хүрээнд л манай октургуу маань ийм юу хэлбэртэй, хавтгай хэлбэртэй юм шиг ажиглаад байгаа байхгүй. Нэгсэндээ ийм дэлхий шиг ийм том бөмбөрцөг байлаа гэж бодъё л да тий. Тэнгууд тэн дээр байгаа шоргоолзны хувьд явж байгаа зам нь өөрөө ийм хязгаарлагдмал учраас яг шоргоолзны хувьд дэлхийн бол нэг ийм хавтгай юм шиг л мэдрэгдэн штэ. Үнийн ирэг дээр бол дэлхий чинь бол ийм одоо бөмбөрцөг хэлбэртэй гэдгийг бол бид нар мэдж байгаа тий. Тэгэхээр бид нар яг нэг тийм юм дундуур л яваад байна гэсэн үг. Бидний хамгийн одоо хэмжих юу бол одоо хурдан зүйл одоо гэрлийн хурд гэж байна шүү дээ. Space агаар мандлаа тий. Энэ space-ийг манипуляц хийж агаад гэрлийн хурдаа хурдлуулах боломжтой юу? Тэгвэл бас гоё асуулт. Би бүр одоо айгүй гоё болж байна. Юу гэхээр зэрэг space буюу энэ орон зай маань өөрөө гэрлийн хурднаас хурдан тэлдэг байх боломжтой. Тэгэхээр гэрэл нөө гүйцэж очихгүй гэсэн. Тийм зүйл ерөөдөө яг их тесрэлтийн үед болдог байхгүй. Юу гэхээр зэрэг за одоо дахиад төсөөлье заяа. Бид нар нэг ийм за юу гэдгийг нэг за тенсний бөмбөгөн дээр байгаа шоргоолз гэдэг өөрсдөө төсөөлье. За. Тэгэхээр зэрэг харьцангуй нэг орон зай маань ингээд жижиггүй учраас шоргоолз болстой газ тойрч штэ тий. Газ тойрч. Тэгэнгუთ одоо хэдүүлээ тенснийхаа бөмбөгийг одоо яг их тесрэлт болсон шиг асар богино хугацаанд дэлхий шиг болгоод тэлүүлчихэ. Тэ? 10-ыг өөрчлөх нь хасах 34 зэрэг. Секундын дотор юугаа тенсний бөмбөгөө юу шиг болгоод дэлхий шиг болгоод томруулчаа л да. Тэгэх юм бол шоргоолзны нөгөө нэг юу чинь шоргоолчин бол ингээд нөгөө нэг тенсний бөмбөн дээр байхдаа нэг ингээд харж чадаад яшаа нэг тодорхой орон зайд. Тэгэнгუთ нөгөө дэлхий шиг асар богино хугацаанд дэлхий шиг том болчингууд нөгөө шоргоолзын чинь яг ажиглаж чадж байгаа тэр мужи нь ингээд агшаад байгаа юм шиг мэдрэмж төрөх хэрэгтэй байхгүй. Одоо энэ нөгөө яг шоргоолзны өмнө ингээд нэг хар цэг байсан чинь нөгөө хар цэг нь дэлхий шиг том болохын хэрээр улам холдоо яваад өгнө. Тэрийг нь бид нар болохоор зэрэг одоо нөгөө ажиглагдах ертөнц маань агшаад байгаа юм шиг мэдэрж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тэр нөгөө шоргоолзны амьдарж байгаа тэр орон зай маань өөрөө гэрлийн хурднаас одоо шоргоолч чинь тэр нөгөө хар нүхийг хар цэгийг харна гэдэг чинь энэ чинь нэг гэрлийн хурдаар хараад байгаа шүү дээ. Тэ? Одоо шоргоолч маань тэр одоо хар цэгээс ингээд бид шоргоолч руу ирж байгаа гэрлийг харж байгаа. Тэгсэн чинь нөгөө орон зай гэж зүйл нь гэрлийнх нь хурднаас хурдан ингээд хилчиж байгаа байхгүй.
Тэгэхээр зэрэг орон зай гэж зүйл маань гэрлийн хурднаас өндөр хурдаар одоо сунах тэлэх боломжтой байдаг. Подкастын эхэнд хэлсэн. Бид нар бас нөгөө би танаас ингээд ямар нэг юм асуухаар тэрийг амар гой ойлгомжтой хэлж байгаа учраас яг нэг бүдэг бадаг ингээд нэг мэдж байгаа зүйлс байгаа шүү дээ. Тэрийг гэхдээ нэг юм мэдхгүй ч байсан байж болно. Хүмүүс маань бас яг ингээд айгүй гой ойлгомжтой ярьж байгаа учраас би ингээд мэдлэгээ батгаад ингээд асуух гэдэг. Тэгвэл шүү дээ тий. Зүгээр цаг хугацаатай холбоотойгоор ингэж time dilation Interstellar дээр гардаг бид нар ингээд нарныхаа аймагаас гараа авчиж яагаад өөр гариг дээр цаг хугацаа өөр үгүй. Дэлхий дээр байхтай харьцуулахад. Тэгээ нарны аймагаас гарчгаар дотроо Марс дээр одоо мэдгүй ингээд ер нь time dilation яагаад үүсдэг. За ерөөдөө time dilation буюу цаг хугацааны хоцрогдол гэж зүйл ерөөдөө гравитацийн онолтой холбоотой байхгүй. Нэгсэндээ татах хүч нэ. Эйнштейн ерөөдөө харьцангуй ерөнхий онолын хүрээнд хийсэн нэг зүйл нь юу вэ гэхээр зэрэг цаг хугацаа орон зай гэж энэ зүйлсүүд маань нэгдмэл нэг ойлголт юм аа. Гэдэг энэ зүйлийг гаргаж ирсэн. Өмнө нь бол ингээд орон зайд тусдаа, цаг хугацаанд тусдаа гэдэг ийм ойлголт байсан байна. Space time. Space time болгоо ингээд нэгтгэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг юу вэ гэхээр одоо нөгөө бид нэр дахиад нөгөө боулингийн бөмбөгийг авч үзээ л да. Боулингийн бөмбөг ингээд нэг юм сундаг материалтай гадаргуу дээр тавингууд ингээд орон зайг ингээд чирээд сунгаад ингээд доошо хонгоолгоо оруулчихж байгаа шүү дээ. Энүүгээрээ энэ маань цаг хугацаа хүртэл ингээд тодорхой хэмжээнд сунгадаг бас ингээд агшдаг болгоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо масста биеийн эргэн тойронд цаг хугацаа ерөөдөө удааширдаг гэдэг нэг ийм ойлголт гарч ирж байгаа гэсэн үг харьцангуйгаар. Хэрвээ одоо юу гэдэг хар нүхний эргэн тойронд байх юм бол цаг хугацаа удаан өнгөрнө. Гэхдээ энэ нь өөрөө харьцангуй ойлголт. Одоо жишээлх юм бол одоо хар нүхнээс хязгааргүй болж явах асар хол зад байгаа нэг ажиглагчтай харьцуулахад тухайн одоо юуны хар нүхний одоо нүхний орчин байгаа ажиглагчийн хувьд энэ маань цаг хугацаа маань удаан урсна гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ маань нөгөө орон зай цаг хугацаа хоёрыг бид нэгдмэл нэг зүйл гэж ойлгох юм бол юуны хувьд масста биеийн эргэн тойронд цаг хугацаа удааширдаг гэдэг нэг ийм л логикийн гаргалгаа гаргаж өгч байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Марс дээр анхар гараг дээр очиход тэр цаг хугацаа болон хүний амьдралд ер нь яаж нөлөөлөх вэ? Цаг хугацаа өөр урсах уу гэдэг цаана логик явж ирнэ гэсэн үг үү? Энэ нөгөө юу байгаа шүү дээ. Татах хүч нь арай бага байгаа шүү дээ Марс дээр. Тэгэхээр цаг хугацаа өөр урсах уу? Цаг хугацаа ер нь болон одоо ингээд ухаанда бид нар ингээд бүр сууршаад ингээд амьдрий гэж бодъё л да. Дэлхий дээр амьдарч байгаа, Марс дээр амьдарч байгаа хүний ялгаа юу вэ амьдралын хувьд? За түрүү одоогоос ойлгоно нэг юутайгаа цаг хугацааны нөгөө dilation-тайгаа холбоотой ярьж байгаа учраас юу вэ? Цаг хугацаа нь ер нь заяа. Ер нь дэлхий дээр байгаа хүний хувьд ч тэр. Нэгсэндээ Амаржин гэдэг хүн ингээд босоо зогслоо. Босоо зогсоход Амаржингийн одоо толгоон хавьд ингээд урсж байгаа цаг хугацаа хөлийн хавьд урсж байгаа цаг хугацаа ингээд нэг хоёр өөр цаг байдаг байлаа гэж бодъё л доо. Энэ хоёр хоорондоо зөрүүтэй байх хэрэгтэй байхгүй. Ийм богинохын юмд ч гэсэн. Ийм богинохон зайдч тэр. Энэ нь гэхдээ манай дэлхийн нөгөө татах хүч гэж байгаа шүү дээ. Цөмийн одоо татах хүч. Тэнгууд нөгөө манай дэлхийн татах хүчнээс болоод Амаржингийн хөлийн улдах цаг болон толгоон орой дээрх цаг ер нь бол яг ижилхэн яваад байгаа юм. Дэлхийн ингээд нэг gravitational force байгаа учраас тийм одоо тэгэнгүүт за хэдүүлээ дахиад одоо юу гэдэг за Амаржин ингээд хар нөхрөө унжаага гэж бодъё те. Унахаар яах вэ гэхээр зэрэг нөгөө орон зай маань ингээд сунж байгаа шүү нөгөө боулингийн бөмбөнөөс болоод нөгөө фабрик маань ингээд сунж байгаа те. Тэгэнгүүт Амаржин ингээд тэнд байжгаад хар нөхрөө унангууд нөгөө Амаржингийн бие өөрөө бас сунах хэрэгтэй байхгүй юу? Тэ сунна шүү дээ. Тэгэнгүүт чиний хөл чинь төрүүлээд хар нөхрөөгөө явна. Гэтээ толгоон хэсэг чинь болохоор зэрэг гаднаа байж гэнэ гэсэн үг шүү дээ. Яг ийм тохиолдолд чиний хөлд байгаа цаг чиний толгойд одоо чи ингээд хөлдөө нэг цаг уйчаад гарандаа нэг ингээд цаг барьчаад ингээд хар нөхрөө орох юм бол энэ гартаа барьсан цаг хөлд чинь байгаа цаг хоёр өөр урсна гэсэн үг. Вау. Тэгэхээр ерөөдөө заавал хар нүх шиг ийм экстрим тохиолдол биш.
ширээн дээр байгаа цагч тэр ширээн доор байгаа ширээн шалан дээр байгаа цагч гэсэн өөр л урсдаг гэсэн үг. Яг гоо бид нар нөгөө ялгаагийн одоо unnoticeable гэдэг аашаа те ингээд ажиглах боломжгүйгээр л тийм байгаадаа л ялгаа юм байна. Тэхүүл юу юм бэ штт те. Сансрын нисэгч цаг хугацаагаар аялчаад ирж байгаа байж таарах нь сансарт гарчаад буцаж ирэх гэж. Тэгж байгаа гэсэн үг. Одоо нэг ийм twin paradox гэж байдаг те. Яасан бэ гэхээр зэрэг нэг нь дэлхий дээр үлдсэн, нөгөөх нь сансарт нисчээ үрээд ирсэн. Хоёр ихэр. Уг нь бол нэг өдөр төрсэн байгаас. За яг одоо нэг нь төрөл төрсөн, нөгөөх нь дараа нь төрсөн гэдэг тэр мөрийн яг те. Тэгэнгუთ зэрэг нэг нь сансарт нисч нэг хэд хончоод ч юм уу хүрээд ирсэн. Нөгөөх нь ингээ газар дээр байж байгаадсан. Тэгсэн чинь ирээд хэрвээ яг ингээд нөгөө наслалтыг ингээ харах юм бол сансарт ниссэн нь илүү залуухан байх. Нэг ийм тохиолдол бас байдаг байхгүй. Яг л нөгөө нэг одоо дахиад Interstellar яриа л да. Аав нь явчаа өрөөд ирсэн чи охин нь бүр ингээ хөшөрсөн байдаг штэ. Тэр чинь ерөөдөө нөгөө нэг татах хүчтэйгээр холбоотойгоор ингээ ийм зүйл болж юм гэсэн үг. За хүн төрлөختөн тэгвэл ангарах дээр ингээд амьдраад ингээд хоёлоо зүгээр яг нэг 20 ирээдүй биш гэж бод те 100 жилийн дараа ч юм. Ингээ харьцуулаад харахаар тэр илүү татах хүч нь бага байгаа шүү дээ те. Тэгэхээр арай хөгшрөлтийн процесс нь удаан гэсэн үг юм уу? Ер нь логик тийм л гаргалгаа гарч байгаа. Тэгэхээр илүү Марс дээр амьдарч байгаа хүн илүү удаан амьдрах магадaltaй гэсэн үг. Гэтэ энэ чинь нөгөө нэг л фактор байхгүй. Тий, ааха. Яг уу бид нар заавал аргууч тамиг татдаг хүн гэл явал өөр л дөө. Агаар мандал тэгэл нөгөө нэг юу нэг одоо юу гэдэг нь агаар мандал одоо амьдрах орчин гэдэг байгаа шүү. Тэрээс хамаарад тийм ээ тийм. Тэр чинь нөгөө бүх эднэрийг нь аваад зөвхөн татах хүчнийх нь хувьд ярих юм бол өөр л болж таарж байгаа юм л. Тэгжил таарна л та. Ангараг гариг руу явах экспедицийн талаар та юу гэж бодож байна? Юу гэж бодож байна гэдэг маань би зүгээр асуултыг аль болох чадхаараа ерөнхий тавьчээ. Яг уу ангараг гариг дээр ерөөдөө бид нар ер нь амьдрал байгаа би болох боломжтой юу гэдгийг бол ер нь судлах гэдэг байгаа шүү дээ. Амьд организм тийм байна уу гэдгийг. Тэгэхээр зөв дан ганц ангараг гариг гэлтэггүй. Ер нь бид нар энэ сансрын хөтөлбөр гэж зүйлийг дэмжих хэрэгтэй байхгүй. Дэмжих хэрэгтэй. Тэгэхээр би бол энийг одоо сансрын хөтөлбөрийг бол дэмждэг. Харин ч бид нар ингээд олон одоо ийм сансрын хөтөлбөрүүдийг одоо хийж явах хэрэгтэй гэж боддог. Яг хоо ер нь яг Elon Musk гэлтгүй ингээл талд ингээл судалж байгаа юм байлээ л дээ тий. Одоо бүх юм зарим нь усын ч юм уу, зарим нь ногоо тарьж болох уу гэдэг ойрын ирээдүйд ер нь тэнд очоод хүн аюулгүйгээр газардаад, сууршаад, settlement хийгээд энэ боломж ер нь хэрэг гэж харж байна та. За энэ дээр яг тоочны хариулт өгөх субъект нь бас биш болохоор зэрэг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг зөвөр юуныхаа хувийнхаа хувьд бол ер нь бас арай болоог баха. Гэхдээ ямар ч юм бид нар тэрний өмнө хийх ёстой одоо нөгөө нэг адаглаад ямар амьдралын хэлбэр тэнд байх боломжтой юм гэдгээ илүү судлах ёстой л гэж ойлгоод байгаа. Энэ Neil deGrasse Tyson яг ингэж хэлж ирсэн юм байл л те. Огторгүй энэ universe чамд ямар ч ойлгогдох өргөгүй гэж. Өргөгүй тий. Албагүй. Энэ бол universe яг үнэн боддгийг л discovering the truth гэж байгаа тий. Үннийг л одоо нэг зорилготой болохоос таны 5 тухайг ингэж одоо баталгаажуулах албагүй гэж байгаа юм л да. Орчлон одоо энэ огторгүйн талаар бидний энэ ертөнцүүдийн талаар ойлгоход хамгийн төвөгтэй. Гэхдээ магадгүй эсвэл эсрэгээрээ хүмүүсийн буруу төсөөлдөг юм уу боддог ийм ойлголт байдгүй. Тэгээ хамгийн төвөгтөөг энийг бас маш энгийнээр ингэж тайлбарлаж болох тийм юу байдгүй. Бага. Яг үнийн хэрэг дээрээ бид нар орчлон ертөнцөөр мэдээд байна уу гэхээр бас мэдэхгүй байхгүй. За ингээд хэдүүлээ орчлон ертөнцийн талаарх бүх мэдлэгийг 100% гэж үзээ л да. 100% мэдлэгийг бид нар өөртөө 5 хүрэхгүй хувийг л мэдчихэж байгаа байхгүй. Нэгсэндээ 95%-ийг нь бид нар мэдэхгүй. Мэдэхгүй гэдэг маань бид нар мэдэх боломжгүй гэсэн үг бас биш. Харин ч эсэргээрээ энэ маань өөрөө илүү сонирхолтой болгож өгч байгаа байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг за нийт одоо манай окторгууд байгаа зүйлсийг бид нар одоо материйг
болон энергийн хэлбэрийг бид нэр 100% гэж үзэх юм бол биднийг одоо бүрдүүлдэг гариг хэрэгсийг бүрдүүлдэг, галактикуудыг бүрдүүлдэг. Одоо бид нар чинь бол химийн үеийг системээс л ингээд бүрдэж байгаа шээ тий. Манай дэлхийч дээр, галактик одод гариг хэрэгсэж дээр, хүн төрөлхтөнч дээр, амьдралч дээр ерөөд яг ийм химийн үеийг систем дээр үнсэлж байгаа, суурилж байгаа тий. Тэгэн гот химийн үеийг систем дээр суурилсан ийм одоо бүтцүүд л гэж л ерөнхийдөө хайдрожин, хелиум одоо эдийн элементээс байгаа шүү дээ. Тэгэн гот эднэр чинь сансарт байгаа нийт одоо матери болон энергийн хэлбэрийн ердөө 5% нөх. Бусд нь юу вэ? Бусд нь болохоор зэрэг dark energy гэж нэг зүйл байна. Dark energy буюу харанхуй энерги, dark matter буюу хар матери, харанхуй матери. Энэ хоёр маань болохоор зэрэг нэг нь манай окторгууд байгаа нийт энергийн 70% нь эзэлдэг. Гэхдээ бид нар юу гэдгийг мэдэхгүй учраас dark харанхуй гэж нэрлэдэг байна. Нэг одоо харанхуй энерги нь 70% нь эзэлдэг, харанхуй матери нь 25% нь эзэлдэг. Тийм байна. Тэнгууд үлдсэн тэр нөгөө 5% нь одоо бидний мэдээд байгаа тэр химийн үеийг системүүд бүрдүүлээд байгаа. Манай подкастын хамтран ажиллагчаар Active Garden ажиллаж байгаа. За Active Garden маань бол барилгын салбартаа яг цагтаа гэдгээр онцлогтой, яг цагтаа ашиглалтанд ордог. 1-р ээлжнээс 4-р ээлжийн барилга хүртэл ингээ цагтаа орж байгаа. Би ч гэсэн өөрөө ямар ч байсан тэнд байр худалдаж авсан байгаа. За тэгээд мэдээж бол одоо яармаг нисгийн чиглэлд бол энэ тал дээр бол үнэхээр жишг болж байгаа. Энэ маань өөрөө давхар үн цэнийг бол бүтээж байгаа. За тийм учраас ч гэсэндээ Active Garden бол одоо миний хувьд бол одоо сэтгэл ханамжийн хувьд бол маш өндөр ийм гоё сонголт байгаа. Сая 10 сарын 31-нд 4-р ээлжийг ашиглалтанд бол оруулсан байгаа. Тэгээ та бүхэн ч гэсэндээ Active Garden дээр байр сонирхож ивэл 75 55 55 тэгтэг дугаарт холбогдорой гэж хүсэж байна. Одоо яг хоёлаас энэ апдейт гэдэг энэ үгийн сонголт хэцүү баг. Хаа байсан Аристотлаас ахуулаад бүр нөгөө дараа нь Хокингийн юм дээр байлаа л те. Бүр нөгөө дараа нь болохоор дэлхийд гэснээр дэлхийг төв гэснээр нэг араас нь тойроод баахан гаригууд маргуудыг ингээд нөгөө юу яатсан. За тэгэл явж байгаа л Галилео болоод ингээд явсаар байгаа сүүлд Хокинг ч гэсэндээ бас юу яаж апдейт хийжлэх шиг байлээ. За одоо ер нь ойрын хугацаанд cosmology энэ салбарт ер нь дараагийн гоё тийм хүмүүст хүргэх ажиллаж байгаа project мэдээлэл юу вэ? За би нөгөө түрүү хэлсэн те. За би ямар ч нэг хоёр зүйлийг бид нар цав ямар байгааг мэдгүй. Гэхдээ нэг хоёр зүйлийг ямар ч сан дурдчихжээ. Эхнийх нь болохоор зэрэг бид нар их тесрэлтийн онлоо бид нар баталгаажуулах хэрэгтэй байна. Тийм байна те. Тэрэн дээр бид нарт апдейт хэрэгтэй байгаа. Гэхдээ яг энэ чиглэлийн судалгаанууд хийгдэж байгаа. Ер нь бол одоо энэ зүйлийг бид нар магадгүй удахгүй тоочны хэлхийг үүсэх аргагүй. Нэгсэндээ бид нар их тесрэлт болоход за хэдүүлээ ингээд төсөөлье. За ингээд нэг юм зүгээр нэг юм усны мандал төсөөлье. Усны мандал төсөөлье. За. Тэгсэн чинь усны мандал төсөөллөө байжсэн чинь ингээд ийм одоо тэр усны мандал усан дотор ингээд тесрэлт боллоо гэж бодлоо. Гэл тесрэлт шүү дээ. Тэнгууд яах вэ? Усны мандал маань долгиолно шүү дээ. Долгиолоо ингээд тараа авчихна. Тэрэн шиг одоо энэ одоо бидний хэдий өчүүхэн жижигч гисэн тэр нөгөө вакуум гэж яриад байгаа шүү дээ. Тэр анхны тэр вакуум тэнд тесрэлт болоход орон зай маань өөрөө ингээд долгиолох байхгүй юу? Долгиолох хэрэгтэй. Тэрийг бид нар болохоор зэрэг их тесрэлтээс үүдэлтэй гравитацийн долгион гэж нэрлэдэг. Тэгэхээр бид нар одоо тэр гравитацийн долгионыг л хайгаад байгаа байхгүй юу? Тэгээд бид нар техник технологи хөгжихийн хэрээр тэр долгионыг ерөнхийдөө бүртгэж авах тийм байна. Боломж ер нь тун удахгүй болов гэдэг надад бол ийм найдвар байгаа. За энэ бол нэг зүйл.
За энэ болохоор зэрэг нөө бид нэр энийгээ болохоор зэрэг энэ их тесрэлтэй холбоотой энэ физикийг их тесрэлтэй холбоотой энэ ертөнцийг бид нэр эртний окторгуй гэж ярьдаг байхгүй. Тэгэнгუთ хэрвээ эртний окторгуй гэж байгаа бол одоо үеийн буюу орчин үеийн late time universe гэж нэг юм зүйл байдаг байхгүй. Тэр маань болохоор яаж байгаа вэ гэхээр зэрэг нөгөө орчлон ертөнцийн тэлэлтийн тухай ярьдаг. Эдвин Хаббл ямар нээлт хийсэн бэ гэхээр зэрэг сансарт байгаа хоёр галактик бие биенээсээ холдож хөдлөд байна гэдгийг 1929 онд нээжж байгаа шүү дээ. Тэгээ явсаар хагаад хүн төрөлхтөн бид нар ямар ч 29 оноос хойш дэлхийд хилж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээ явж байгаад 90-д онд 78 онд манай окторгон тэлэлт маань бүр тэлэлттэй бүр хурдгалтай тэлээд байна гэдэг ийм одоо нээлтийг бас хийчихэж байгаа байхгүй. Бүр энэ айгүй түүх нь бас айгүй сонирхолтой. Тэр яг нээлтийн одоо Нобелийн шагнал авсан Адам Рис гэдэг нэг Америкийн эрдэмтэн байдаг байхгүй. Би сая өнгөрсөн жил Японд явж байхдаа нэг тэр хүний лекцэн суусан чи мань нөхөр зүгээр л юугаа датаныхаа анализыг хурмынхаа балсараас балсарт явахаас өмнө нөгөө датагаа ингээ анализын гутаа манай окторгууч ер нь хурдгалтай тэлээд байгаа юм шүү. За би хурмынхаа балсарт явчаа өрөө дээрээ гээд явсан чинь нөгөөдгийг нөгөө хамт ажилласан хүмүүс нь шалгангуудаа нэрээ тийм байж тээ гэдэг нэг юм ингээ болцсон байгаа байхгүй. Ирээд байгаа юм шүү. Юу вэ энэ ч бүгд орчлон ертөнцийн юм тухайн юм ярьж байхсан маань нөгөө ичи тэлээд байгаа юм шүү гэж бичсэн гутаа хурмынхаа балсарт явчаа өрөөд ирсэн хэвлэлцэн тэгээд тэрийг Нобелийн шагнал өгсөн байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг яг Нобелийн шагнал бол мэдээ сүүл өгсөн л да. За ямар ч зэ энэ нь юу хэлээд байна вэ гэхээр зэрэг манай окторгуу маань хурдгалтай тэлж байна гэдэг нэг ийм одоо ийм зүйл бий болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь бүр ингээд одоогоос 2 сарын өмнө болсон апдейт чи заа. За. Тэгээ яг энэ нэг эрдэм шилгээний өгүүлэг бичигдээд тэр нь хэвлэгдсэн учраас би энийг одоо апдейт гэж хэлж байгаа. Ярьж болж байгаа. А гэхдээ яг бусад судалгааны группүүдээ энийг илүү баталгаажуулах хэрэгтэй л да. Юу вэ гэхээр зэрэг peer review-г хийсэн. Peer review-г уг нь хийгээд publish хийсэн paper заа. Эрдэмшилгээний өгүүлэг. А гэхдээ тэр paper маань юу гэж эрдэмшилгээний өгүүлэг маань юу гэж одоо төвшүүлж байгаа вэ гэхээр манай окторгуу маань ясам дээр тэлээгүй байх боломжтой. Хурдгал яг тэлж байгаа хурдгалтай тэлээгүй байж болох юм байна гэдэг ийм дүгнэлт гаргаж ирж байгаа байхгүй. Тийм үү. Яагаад гэдгсэн чинь одоо тэр нэг Адам Рис болон нөхдүүдийн 1990-д онд хийсэн одоо судалгаагаар мань нөхдүүд юуг ашигласан бэ гэхээр зэрэг нөгөө орчлонгийн ертөнцийг тэлж байгааг бид нөгөө standard candle гэж зүйлээр ингэж одоо хэмждэг байхгүй. Одоо нөгөө 2 цагийн одоо жишээлх юм бол нөгөө нэг одоо ингээд нэг лаа асаач л да. Лаа асаангууд нөө тэр лааны гэрэлтцийг нь хараад гэрэлтц буюу одоо нөө ямар хэмжээний гэрэл гаргаж байгааг бид нэр харангуудаа одоо физикийн томьёо ашиглаад тэр одоо лаа одоо би хоёрын зайг нь хэмжиж болдог байхгүй. Тэгэн гот окторгууд байгаа нэг төрлийн одоо супернова гэдэг ийм оддыг ашиглаад яг тэр нөө эднэр маань гэрэлтсэн ямар нэгэн байдлаар ингэж бүдгэрдэггүй, тодордоггүй, яг л нэг юм байж л байдаг нэг юм одоо од юу нөхгүй. Одоо супернованууд. Тэрийг одоо ашиглаад тэрийг бид нар болохоор зэрэг standard candle буюу стандарт лаа гэж хэлээд байгаа. Тэднэрийг ашиглаад бид нар нөгөө нэг юуныхаа одоо орон зайгаа ингэж багцаа авдаг. Буюу тэрийг ашиглаад бид нар орчлон ертөнцийн насыг бас тодорхойлж болдог байхгүй. Тэгсэн чинь нөгөө супернова маань энийгээ ерөөдөө ашиглаад одоо 90-д онд нөгөө нээлттэй хийцэн баггүй. Гэрэлтцийг нь харангуудаа ийм гэрэлттэй байгаа юм чинь биднээс ийм зайд байгаа 2 галактик бие биенээсээ холдож хөдлөөд байна. Тэгээгүүтээ энэ дээрээс ингээд хурдгалтай тэлж байгаа юм байна гэдэг логикийн гаргаад нээлттэй хийгээд Нобелийн шагнал авцсан. Тэгсэн чинь сүүлийн одоо энэ 2 сарын өмнөх хэвлэгдсэн пейпер маань юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ тэр супернова маань одоо новагийн супернова гэсэн нэг юм одл гэсэн үг шүү дээ. Од төрж байгаа процесс те төрсөн одоо нэг юм од. Хэрвээ тэр одоо супернова маань новагийн эргэн тойронд байгаа тэр нэг environment гэж нэг зүйл байх хэрэгтэй те. Хүрээлэн одоо буу орчин. Тэр нь ямар байхаас хамаарат хэрвээ тэр хүрээлэн буу орчных нь нас нь залуу байх юм бол одных нь гэрэлтсэн одоо илүү тод байдаг ч юм уу. А хүрээлэн буу орчных нь нас нь баг одоо хөгшин байх юм бол тэр одных нь гэрэлтсэн бүдэг байх ч юм уу те. Тэнгуудсан зэрэг юу гэсэн үг вэ гэхээр зэрэг бид нар нөгөө стандарт гэж бодоод байсан чинь
Энд чинь ясны дээр хурдан тэлээгүй зүгээр шинэ од байж шинэ таарсан од байж. ч юм уу эсвэл хөгшин од ч юм уу нөгөө нэг од төрж байгаа тэр environment-аас хамаарат одных нь гэрэлтсэн өөр болоод тэр Candle маань буруу хэмжээд нь шүү. буруу хэмжээд байх байхгүй. Тэгэнгүүт хэрвээ энэ хэвлэгдсэн пепер үнэн бол бид нар өмнөх ойлголтондоо апдейт хийх хэрэгтэй болчихж байгаа. Бал сараараа явсан нөхрийн Нобелийн хур ах уу тэгээд. Яг уу энийг ингээ ярихаар хүмүүс асуугаад байна л да. Асуугаад байна. Гэтэ бид нар бол би бол юу гэж хэлж байгаа гэхээр зэрэг бид нар өнгөрснөө сайнтаж мунтаж хүлээж авах хэрэгтэй. Тэр Нобелийн шагналыг хурааж авлаа гэж бид нарт одоо яах юм тийм үү. Тэгэхээр зэрэг алтан оноотой нь хүлээж авчээ. Тэр юу би физикийн апдейтуудад яагаад айгуу гоё тийм догтлууштай ханддаггүй гэхээр зэрэг бид нар хизээ 5 жилийн өмнө 6 жилийн өмнө хар нүхийг харлаа шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээд тэрийг технологийн хийсэн залуугаа охин мэрэгжлийн хүн биш те. Одоо яг мэрэгжлийн хүн гэдэг статуст орох уу? Орно. За. Гэхдээ одоо мэрэгжлийн гэдэг чинь заавал физик ч юм уу, заавал космологч байх аргагүй. Тэр хүн чинь болохоор нөгөө нэг data analysis хийдэг. Одоо нэгсэндээ одоо data visualization гэж яриад байна шүү дээ. Датаг одоо ингэж нүдэнд харагдаж болгодог ийм ажил дээр ажилладаг хүн болохоор тэр салбартай мэрэгжлийн хүн баг. Тийм байна. Тэгээд магадгүй энийг Ньютон, Эйнштейн төсөөлж хонжсэн баг. Тэд нар хэрвээ одоо тэд нар амьд байсан бол тэд нар уйлах байсан байх гэж боддог. Тийм гайхамшигтай зүйлийг бид нар ингээд энэ цагууд харчиж байгаа байхгүй юу? Манай монголчууд яхад айгу харанхуу хоосон миний эксийн зүрх шиг гэх юм шиг талархахгүй байгаа байхгүй тэрэнд тэр процесс айгу сонирхолтой те тэр туйлын хоёр талд тэр ер нь бол visualization тавьж байгаад тэр дэлхий шиг том телескоп болгож тэлж байгаад харсан байдаг. Тэр чи яасан байдаг үлээ. Тэгэхээр зэрэг нөгөө бид нар бүх дэлхийг ийм синхрон ажилдаг ийм телескоп болгочихж байгаа хэрэг. Нэгсэндээ түрүүн би хэлжсэн те сансрын одоо бид нар галактикийн төвд байж байгаа тэр хар нүхнийхээ ингээ гэрлийг нь зургийг дарж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид нар одоо юу гэдгийг нэг ийм зургийн аппаратыг ийм телескопоор зургийг дарах гэхээр энэ маань тодорхой нөгөө нэг юуныхаа нэгтрэл пикслээсээ болоод ч гэдэг юм уу ингээд хангалттай зураг авч чадахгүй байхгүй. Тэгэнгүүт бид нар яаж байгаа вэ гэхээр зэрэг хит хитэн газар ийм одоо радио юунуудыг телескопуудыг тавьж агаад тэднэрийн одоо зэрэг ажиллуулж агаад зургийг авч байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд надад ч ихсэн хүртэл ингээд заримдаа ингээд юу бодогддог байхгүй юу гэхээр зэрэг би яагаад энэнд одоо ингээд тогтлохгүй байгаа юм болоо. Яг тэгэхээр би ч нөгөө космологч хүн учраас ингээд өмнө нь ингээд янз бүрийн нөгөө радио телескопууд яаж ажилтгүү гэдгийг мэддэг. Тэгэнгүүт зэрэг яаж байгаа гэхээр зэрэг байгаль ёстой зүйл юм шиг хүлээж аваад байгаа байхгүй. Тэгээд олон зуун жил бидний бодож ирсэн үнэн биш үү? Харин тийм. Тэгэнгүүт ингээд бид нар уг нь энэ зүйлд ингээд тогтолтой хандах хэрэгтэй байхгүй тий. Па гэж хандах хэрэгтэй байдал яг нөгөө өөрөөр хэлдэг шиг X-ийн зураг шиг энэ төр гэдэг нэг үн цэнийг ингээд жоохон алдагдуулаад байгаа тал бол байгаа. Энд чинь уг нь бол ингээд асар том дэвшилт байхгүй. Тий. Тэр хүмүүсийн одоо Эйнштейн бол ингээд харьцангуй ерөнхий онолоо боловсруулад өөрийнхөө тэгштэглийг бичээд ингээд шийдүүдийг нь одоо хар нүх гэдэг ясам дээр Эйнштейний тэр харьцангуй ерөнхий онолоос гарч ирж байгаа тэгштгэлийн шийдэл төдий зүйл байхгүй. Эйнштейн мэдчихсэн. Гэхдээ ингээд энэндээ итгэхийг ингээд хүсээгүйч байж болно шүү дээ. Эсвэл зүгээр төсөөлж чадчихсан зүйлийг өнөөдөр бид нар бодит байдал болгоо харчж байгаадаа бид нар уг нь нэгдүгээр өөртөө бахархах хэрэгтэй энэ цаг үед амьдарч байгаа. Дээрээс нь шижлэг ухааныхаа одоо нөгөө ололт амжилтыг бид нар үн цэнд нь appreciation өгөх хэрэгтэй. Ийм л цаг үед амьдраад байгаа хэрэг. Тэгэхээр хэрвзээ бид нар өстой одоо Эйнштейний зүгээр те нэрэл уйлах байсан тэр мөрөдлийн зүйлийг ингээд байж гин те YouTube дээр байж гин энэ. Тэгэхээр дараагийн next big thing юу вэ гэдэг л айгу сонирхолтой л да. Зүгээр ягаад тэгэхээр бид нар боломжгүй гэж бодож исэн зүйлийг заримдаа яг саяны data visualization гэдэг салбарт ажилладаг залуухан охин ийм бүтээлчээр гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэрийн шиг бид нар бүтээлчээр арай өөр өнцгөөс итгээд магадгүй dark energy, dark matter одоо бидний яг мэдэхгүй байгаа хар нөхөөгөө бол магадгүй цагаан нөхөөгөө үүсэхгүйгээд энэ болгоныг ойрын ирээдүйд хоёлоо 50 жил гэж харъя л та тий.
За тэр харгаргийнхныг яг энд ер нь тийм итгэл найдвар байдгүй. Дараагийн next big thing дээр. Дараагийн next big thing гэдэг одоо зүйл дээр яг зүгээр юу гэдэг чинь би болгоо нөгөө илүү космолог талаас ярих гэдэг байна шүү. За. Яг бид нөгөө игэл бөөм гэд ярих юм бол игэл бөөм дээр бид нэр юу ярьж болох вэ гэхээр зэрэг нөгөө хурдсуур гэж зүйлийг ярьж болно. Хурдсуур гэдэг маань яадаг вэ гэхээр зэрэг ингээд протоныг хооронд нь мөргөлдүүлээд тэндээс одоо ингээд гарч ирж байгаа одоо нөгөө задарлуудыг нь хэмжээд шин бөөмүүдийг одоо нээж илрүүлэгч гэдэг юм уу? Эсвэл тэнд явж байгаа процессуудыг илүү сайн ойлгохч гэдэг юм уу? Нөгөө сабатомик төвшөндөө илүү эднэрийг ойлгох ийм талын юмнууд бол байж болно. Энэ дэр бол ингээд шин зүйлүүд бол одоо бид нар өнгөрсөн одоо нэг 10 хэдхэн жилийн өмнө л одоо Higgs-ийн бозон, Higgs-ийн бөөм бүр ингээд түүхэнд God particle гэдэг нэртэй байсан энэ зүйлийг бид нар нээчихэж байгаа байхгүй. Энийн шиг одоо ийм одоо игэл бөөм талдаа ч юм уу ийм физик одоо нээлтүүд гарахыг үүсэхгүй. Харин бид өөр илүү нөгөө космологч хүнийхээ хувьд космолог талдаа ерөөдөө ярих гэдэг нэг зүйл нь юу вэ гэхээр бидний хувьд дараагийн одоо юунд энэ multi messenger astronomy гэдэг зүйл бүр ер нь бол нэлээд бүүн болно. Буюу одоо нэгсэндээ бид нар болон бидний дараагийн үе бол үнэн завгүй байх энэ үе рүү орж байгаа. Яагаад энэ үе рүүгээ бүр ингэж орж байгаа вэ гэхээр зэрэг AI дээр гарч ирж байгаа энэ дэвшлүүд тэгээд технологи дээр гарч ирж байгаа энэ дэвшлүүд яг л нөгөө түрүүний миний хэлдэг тэр тесрэлтээс үүдэлтэй гравитацийн долгионыг бүртгэх энийгээ бид нар одоо нөгөө юугаар түрүүн бид нөгөө хар нүхний зургийг ингээд ашиглаад ингээд юу ачиж штэ нээчих чинь те зургийг авчиж чинь тэрэн шиг бид нар ингээд хид хідэн ийм одоо газрын болон сансрын телескопуудыг ашиглаад энийгээ илүү дараагийн түвшинд нь батлах ийм боломжтой зүйлсүүд нэгдүгürt байгаа. Хоёрдугаарт манай одоогийн энэ одоо сансар окторгуу маань өөрөө бас айгүй өвөрмөц зүйл байхгүй. Нэгсэндээ юу ихээр зэрэг бид нар ийм сүүн зам галактикийн нэг ийм одоо гарны нэг баг нэг хинж тоохгүй тийм буланд явж байгаа нөхдүүд шүү дээ. Тэнгууд зэрэг зөвхөн одоо манай галактик гэлтэхгүй манай галактикийн гаднаас ийм янз бүрийн өндөр энергитэй цацрагууд биднэр рүү ирж яадаг. Тэрийг бид нэр ингээ бүртгэж авснараа тэднийг ингээ задлж ойлгоснороо бид нар магадгүй өөр дараагийн одоо шин сонирхолтой зүйлсийг хүртэл мэдхийг үгс харахгүй байхгүй. Тэгэхээр зэрэг ерөөдөө энэ дараагийн одоо 50 жил гэдэг бол үнэндээ би ингээд энэ тэнд очиад сургуулиуд дээр яриа ихтэй одоо нөгөө any subject with astro орсон те astro орсон ямар ч салбар бай тэр бол ер нь дараагийн 50 жил дараагийн 100 жилд бид нарыг ингээд бүр ингээд догдлуулах ийм салбар баг. За подкастын маань хамтран ажиллагчаар Экос цэвэр ус маань бол ажиллаж байгаа. За тэгэд хүн ер нь одоо хоол ундандаа бол 80% шүлтлэг, 20% хүчлэлэг ийм хоол унд хэрглэж ингэж балансыг бол барьдаг юм байна. За тэгээд Экос цэвэр ус маань бол ийм олон давхар мембран шүүлтүүрээр шүүгдэж, тийм ээ. Одоо хүний биед нэн шаардлагатай байгалийн хужраа эрсжүүлсэн савладаг ийм pH 8.5 гэдэг одоо зөөлөн шүлтлэг ус байдаг. За тэгээд Монгол хүний хооллолтын онцлог дээр бас тулгуурлан бүтээгдсэн гэдгээр их онцлог юм байна. Тэгээд хамтарч ажиллаж байгаа Экостой бас талархал илэрхийлье. pH 8.5-тай шүлтлэг зөөлөн ус. Экос. Энэ таны эрүүл сонголт. Гайхамшигтай. Би одоо ингээд яг саяны ярьдаг дээр чинь надад таны хийж байгаа космологи дээр нэмэх нь философиос асуулт байна л. За. Зарим хүмүүс ингээд энэ агуу зүйлсийг ярихаар оршихуйн хямралд ч ортдог. Сүүн замын энэ гарны нэг хэсэг тий. Тэгээ энэ чинь хэд дахин зүүм ин хийн штт тийм ээ. Тэгээд ингээд харахад бид нар заримдаа тэгдэг өөрсдөө. Бид нар эсвэл нэг бол хинж биш, юу ч биш, хумхын тоос юм уу? Эсвэл энэ их тесрэлтийн, энэ их сүүн замын бидний байгаа энэ молекул атом бид нар эсвэл энэ агуу зүйлийн нэг хэсэг юм уу? Амьдралын утга учир meaning of life эндээ асар нэг зүйлийн нэг хэсэг учраас чи чухал. Эсвэл энэ том зүйлийн жижигхэн учраас чи чухал биш. Аль нэ? Би бол чухална гэж ял. Яагаад гэж сансар окторгуу гэдэг энэ нэг хааш хаашгаа 90
тэр үнэлийн жил гэж яриад байна шүү дээ, тий. Тэгээ ингээд энэ асар одоо орон зайд ингээ харахад бид нар ингээд чухал биш юм шиг харагдаж байгаа боловч бид нар чухал. Ягаад тэгэхээр бид нар энэ дэлхий гэдэг одоо өөр соёл иргэншил магадгүй тоохгүй ч байж болно шүү дээ, тий. Бүр ингээд одоо нөгөө Kardashev-ийн scale гэж байдаг нөгөө энерги бид одоо тухайн соёл иргэншил өөрсдөө гаргаж чадж байгаа энергийг хэдийн хэмжээнд ашиглаж байгаас нь хамаарат одоо 1 2 3 дугаар төрлийн соёл иргэншил гэж ангилдаг байхгүй. Тэгэхэд зэрэг одоо бид нар чинь бол ер нь ингээд нэг одоо дэлхий дээр байгаа энерги бид нар 100% ашиглаж чаддаг соёл иргэншил биш байхгүй. Нэгсэндээ дэлхий дээр байгаа энерги бид нар 100% олборлоод 100% ашиглаж чаддаг соёл иргэншил биш. Тэгэхэд энэ асар удам огторгон хаана ихтэй бүр галактикийн магадгүй хит хитэн галактик дамнсан энэ одоо энергийг бүр ингээд олборлоо тэрийг ашиглаад одоо одод хооронд галактик хооронд аялж байгаа ийм соёл иргэншил байхыг бид нар үгүйсэхгүй. Тэр хүмүүс магадгүй биднийг оршиж байгааг одоо хүмүүс жоохтой тэр соёл иргэншлүүд биднийг оршиж байгааг мэдж байгаа. Гэхдээ биднийг тоохгүй байж болох байхгүй. Эсвэл нөгөө бид нартай ингээд зэрэгэлдээ түрүү явуул ярьцтай бидний одоо ингээд хажууд одоо магадгүй энд нэг өөр нэг нөхөр байгаа те бидний одоо бүтээрийн ярьж байгааг сонсож байгааг үгс харахгүй шүү дээ. Гэхдээ тэд нар тоохгүй байхгүй. Юу гэж чинь хэрвээ энэ хин нэг нь энийг ирээл ингээд хөдлөхөд бид нар анзаарангуудаа ингээд тоо шүү дээ. Гэхдээ тэгчихгүй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хин нэгэн соёл иргэншил биднийг тоохгүй байгаа энэ нөхцөлд бид нар байгаа юм шиг боловч эргээд харах юм бол бид нар энэ дэлхий хэмээх энэ экосистем дээр манай дэлхий чи ясам дээр амар имзэг байхгүй. Энэ айгүй имзэг, айгүй тэгсэр нэ айгүй үн цэнтэй биднийхээ хувьд энэ имзэг, энэ үн цэнтэй энэ дэлхий дээр байгаадаа бид нар байгаа учраас бид нар айгүй чухал байхгүй. Тэгэхээр зэрэг юу ч хэлэх гээд байна гэхээр зэрэг эргээд харахад орчлын ертөнц маань ингээ асар уудам тэнд ингээ бидний сонирхлыг хийгээ бидний бодлыг ингэж чилээж байгаа ийм асар олон зүйл байгаа ч гэсэн бид нар эргээд өөрсдрүүгээ хараад бид нар ямар үн цэнтэй юм бэ те бидний одоо энэ дэлхий дээр байгаа амьдрал хэдий хэврэж гисэн бид нар энийгээ хайрлах ёстой гэдэг энэ зүйлээ бид нар зүйл дээр ач холбогдол өгөөд энийгээ бид нар чухал гэж үзээд энийгээ л ерөөдөө ингэж тэтгэж одоо адаглаад бид нар дэлхийн дулаарлаа яаж удаашруулах вэ гэдэг дээр ач холбогдлоо гэж амьдмаар байгаа. Бразилд нэг юм tribe говг аймаг байдаг юм лээ. 60,000 жил нөгөө өөрсдийнхөө амьдралын хэв маяг соёл иргэншлээ хадгалаа үлдсэн. Тэгээд тэрийг бид нар ингээд тэр яг мөрөөр нь байлгадаг ливдэн болоо. Ингээд тийшээ дээгүүр нонгосносгүй ингэхгүй хүн орохгүй шүү. Дээр үеийн юугаа тийм. Тэгэхээр бид нэр тэр tribe байх гэдэг шүү дээ тийм үү? Саяны вариант. Байхыг үүсэхгүй тийм ээ. Саяны вариантаар болвол вау. Би бүр яг ингээд энэ дээр яг ийм зүйл байгаа даа байхгүй. Үнэхээр ингээд эн чи өөрөө юм. Үнэхээр агуу ийм том юм байна. Тэнгүү дахиад би зүгээр асуултаа жоохон философик болгоо шилжүүлээ л дээ. Хэрвээ тийм юм бол энийг бүх эрдэмтдээс л асуудаг өөрсдөө яадаг юм лээ. Эргэлздэг юм лээ. Энэ дунд бурхан гэж байгаа юу? Би нэг ийм асуултанд юу гэж хариулах вэ гэхээр зэрэг Карл Сагны нэг хэлсэн үг байдаг байхгүй. Absence of evidence is not a evidence of absence. Боёо баталгаа байхгүй байна гэдг нь хов хоосны баталгаа биш. Гэдг нь байхгүй гэдгийн баталгаа болохгүй. Алуусаа тий. Тэгэхээр зэрэг яг би хувийн талаас одоо ихтгэл үнэмшил талаас бол бурхан байгаа гэж хэлнэ. Гэхдээ энийг би болохоор зэрэг одоо юу гэдэг чи ингээд яг энэ дэр яг янз бүрийн нэмэлт тайлбар өгөх шаардлагагүй гэж бодоод байна л та. Тэ? Absence of evidence буюу баталгаа байхгүй байна гэдг нь байхгүй гэдгийн баталгаа биш ээ. Тэ, тийм ээ. Дэлхий одоо хахад хэдэн жилийн настай? За энэ дэр одоо илүү юу гэдэг нь те би өөр одоо энийг судалдаг салбар чинь болохоор зөв planetary science гэдэг бас те гариг судлал. Яг энэ дэр одоо юу гэдэг чинь тодорхой тоо хэлэх нь бас миний хувьд боломжгүй байна л да. Гэхдээ магадгүй 100 тэрбум ч юм уу те магадгүй тэрнээс бага магадгүй одоо чинь бид нэр 4.6 тэрбум байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө соёлын гişлээ яаж авч явахаас хамаарал магадгүй 100 тэрбум ч байж болно.
магадгүй нэг хэдэн тэрбум ч юм уу эсвэл тэрбум байтгаа хэдэн 100 саяч байж болно. Тэр нь гэхдээ нэг чухал биш байхаа миний хувьд л тэгж бодоод байна. Тэг яг нэг planetary science судалдаг хүмүүс илүү одоогийн энэ нөхцлөөрөө бид нар амьдрах юм бол тэдэн жил тэдэн тэрбум тэдэн сая гэж хэлэх л ахaltaа. Миний хувьд бол ер нь бол яг сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ тэр нь бол нэг чухал биш байхаа. Одоо би яг ярилцлагынхаа төгсгөл рүү нөгөө бүх эссе хянахад so what тэгээд юу гэж асуудаг байна тий. Энэ асуултыг тань тавьмаар. Тэгээд давхар ийм асуулт тавьчих. Энэ болгоныг ингээд судлаад тэгээд юу гэж. За нэгдүгээрт, хоёрдугаарт яагаад манай дараагийн үе шинжлэх ухаан, тэр тусмаа физик, тэр тусмаа энэ сансрын шинжлэх ухаан тийм ээ. Энэ болгонд сурах, тэмүүлэх ёстой юм бэ. За. Айгуу гоё асуулт байна. Тэгээд нэг ийм зүйл байгаа юм. AI хөгжиж байгаа энэ үед буюу ChatGPT хөгжиж байгаа энэ үед ChatGPT хүн төрөлхтнийг тэнэг хүмүүсийг улам тэнэг болгоно. Харин ухаантай хүмүүсийг улмал ухаантай болгоно. Нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр ChatGPT энэ одоо бий болсон те энэ одоо AI хөгжсөн энэ ерөн үед бид нэр зөв асуултаа асууж чадах юм бол зөв асуултаа голно. Зөв асуултаа асууж чадах юм бол бид нэр ингээд улмал ухаантай болоод улмал ингээд илүү нөө шинийг эрэлхийлдэг болж хувирна. Хэрвээ бид нэр буруу асуултаа асуух юм бол бид нэр улмал тэнэг болж тарах байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг so what гэдэг дээр бид нэр юу гэхээр илүү ингээд нөө creative байгаад илүү бүтээлж байгаад тавьж байгаа асуултандаа бид нэр ингээд одоо зөв асуултаа ингээд асууж чаддаг байх юм бол эн чин нөгөө дараагийн одоо нөгөө бидний апдейт хийх боломжийг дараагийн нөгөө апгрейд хийх боломжийг хүн төрөлхтний соёл иргэншилд бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг одоо космолог судлаад then what so what гэдэг зүйлийг л асуудаг шүү дээ. Гэхдээ энэ нэг зүйл чинь ингээ харахад одоо өдөр тутмын амьдралд биднэрт хэрэггүй юм шиг харагдаад байгаа боловч те юу гэдэг чинь би одоо ингээ космолог судалснараа яг уу нэг татвар төлөв энэ төр төлж байгаа учраас ингээ нэг өдөр тутмын амьдралд оролцоод байна л да. Гэхдээ энэ ингээ би нэг зүйлийг судлаад нэг зүйлийн асуултыг эхэлж тавиад тэр асуултын хариултыг олсноороо би ингээд шин мэдлэгийг буюу одоо шин мэдлэг шин асуултыг асууснараа би дараагийнхаа үед ингээд урагшаага алхах шин мэдлэгийг нь өгч чадаад байгаа байхгүй. Хэрвээ юу гэдэг чинь би энэ шин асуултуудыг би ингээд шөнийн тэнгэрийг хараад гайхахгүйгээр те тэнд од байж л байдгийн гэсэн бол магадгүй одоо юу гэдэг хэрвээ би энэ зүйлийг өнөөдөр өөр чинь яриаггүй те эсвэл би энэ танаас суугаар энэ зүйлийг яриаггүй бол магадгүй тэнд өөр хин нэгэн миний одоо нөө дутуу үлдээснийг асууж энийг цаашаа авч явахгүй боломжтой байхгүй. Тийм тийм. Тэгэхээр энэ чинь ингээ харах юм бол нөгөө яг л энэ те зөв асуултаа асуух тэрүүгээр улбаалаад зөв одоо ингэж одоо алхмуудыг хийх боломжийг нь л бий болгож байгаа байхгүй. Хэрвээ бид нэр орхих юм бол тэгэл орхиж болно шүү. Тэнд ерөөсө хинч хүчлээгүй. Тэгэхээр миний хувьд бол нэг тийм л хариулт өгөх байна. Вау. За баярлалаа танд. Тэгэд хүрэлцэн ирсэн үнэхээр юм намайг бүр чин сэтгэлээсээ вау гэж ярьсан бүх мэдээллүүд чинь маш завгүй одоо хэдхэн цагийн дараа нисэх юм шиг байна. Тэгээд таны хүн төрлөختний соёл иргэншлийн мэдлэгт энэ Аристотелоос, Галилеогоос, Ньютоноос, Эйнштейнээс, Хабблаас, Хокингоос дамжиж ирсэн цаашаага ганц үх докторийн дамжуулах тийм ээ. Энэ үйл хэрэгт тань нэгдүгээрт би амжилт хүсмээр байна. Хоёрдугаар талархмаар байна. Тэгээ бие махбодын болон сэтгэл санааны эрүүл энхийг хүсмээр байна. Эрхчлөө хүсмээр байна. Өөртөө хүсдэг бүх сайн сайхан зүйлийг хүсмээр байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд алс холын бүгд найрамдах Солонгос улсын Жэжүүгийн үндэсний их сургуульд маш их амжилттайгаар энэ судалгааны ажлуудыг хийгээрээ үргэлжлүүлээрэй гэж үсээ одоо оролцсон танд бас маш их баярлалаа. Подкастыгаа дүрмээр маш өндөр хай дээрээ дуусгаж байгаа баха гэж бодож байна. Тэ. За, баярлалаа. And thank you guys. Би
Ямар ч байсан бүр ямар амь тавилаа 2 цаг. Тэгээ та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл байсан байх гэж найдаж байна. Ганцх доктортой магадгүй холбогдмоор байвал энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал ч гэсэн бидэрлүү бичээрэй. За тэгээд бид хоёрын ярьсан ярианд харамгүй та бүхэн комментсуудаа нэг бүрчлэн үлдээгээрэй. Битгий харамлаараа шүүмжийг сонсон, Магдалийг сонсон, бүгднгийн нэг бүрчлэн гоё харж байгаа. Тэгээд та бүхэн бас 7 өвлжөөрөө англи хэлэнд үг байдаг. 7 явбал $1000 гэж тийм ээ. За тэгээд бүгдд нь хамгийн сайн сайхан мөнгө хүсье. Thank you guys. Until next time. Сайн байцгаанаас харуулханд монголчуудаа Mono English Bookstore-тай хамтран хүргэдэг weekly book review маань ганцх доктортой ярилцлага хийсний дараа бол мэдээж яалтчгүй brief history of time нүгээр хийхээс арга байхгүй. Тэгээ ганцх доктортой хийсэн ярилцлаган дээр магадгүй би жоохон ч гэсэн мэдлэгтэй харагдчихсан бол энэ ном манаас их тусалсан байгаа. Тэгээд Стивен Хокинг бүгдээрээ энэ хүнийг бол одоо маш сайн мэдэх бах. Стивен Хокинг бол 2 аимшигт өвчин зэрэг туссан маш харамсалтай. Тэгсэн ч гэсэндээ миний амьдрал бол маш их золтой, завшаантай гэж энэ номыг одоо бичгийнхаа өмнө бол ингэж хэлсэн байгаа. Би энэ 2 өвчнөөг эс тооцвол гэдэг зөвхөн ингээд те нүднээс нь өөр зүйл хөдөлгөөн байдсан байсан ч гэсэндээ миний майнд бол одоо миний өвчин бол миний энэ хийж байгаа ажилд бол ерөөсөө саад болоогүй гэж бол одоо хэлсэн. Тэгэд энэ ном бол цаг хугацаа гэдэг зүйлийг аль болох ганц үг доктор бид хэдэд тайлбарласан шиг аль болох үнэхээр чадхаар хичээнэ. За тэнцгийн MC квадрат гэдэг томьёогоос өөр нэг айхтар сүртэй томьёо бол байхгүй. Тэгэд сая ягаад Стивен Хокингийн талаар яриад байгаа хэрэг энэ хүн бол одоо амьдралд бууж өгөөгүй. Дээрэс нь хошин мэдрэмжээ бас айгүй хөргөн хадгалсан. Бурхан байдаг эсэх тал дээр хүртэл их гоё сонирхолтойгоор хариулсан байгаа. Энэ космо окторгын мэдлэг дээрээ суурилж. За тэгээд мэдээж бүх түүхийг ярьж байгаа. Ньютоны талаар ярьж байгаа. Эйнштейнгийн амьдрал хэрхэн томьёо болон улс төртэй ингэж холбоотой байсан. Ягаад улс төрийг ярьж ийн нөхөр зэрэг Франклин Рузвельт захаа бичижсэн талаар анх бүр хаа байсан Берлинд байхдаа хүний амьдрал ингэж маш увайгүйгээр ингэж үргэлдэж байгаад бол үнэхээр ой гутаж байсан учраас физикч хүн, эрдэмтэн хүн яаж хорвоо ертөнцийг илүү сайн болгож болох вэ гэдэг талаар. За тэгээд цаг хугацаа эхлэлтэй юм уу, төгсгөлтэй юм уу, гэрэл гэж юу юм, орон зай гэж юу ингээд энэ бол ямар ч төвшний мэдлэгтэй хүн уншихад тохиромжтой ийм гайхамшигтай физикийн мэдлэг өгөх ном. Тэгээд надад бол одоо миний мэдлэгийг бол маш энгийнээр асар ихээр бол хэлсэн гэж хэлж болно. Та бүхэн ч гэсэндээ цаг хугацааны товч түүх гээд нэрнээсээ өвдөх сонирхолтой байгаа шүү. Mono English Bookstore-аас авч уншаарай. Анхаарал тавьсан баярлалаа. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore.